Сайн байна уу? Nine Impulse подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар бид бүхэн эрс соёлын салбарт шинээр бүрэлдсэн засгийн газраас баримталж буй бодлогын өөрчлөлт шинжилэлт мөн эдийн засагт үр өгөөж хэрхэн бий болгож байгаа түүнийг бас хэрхэн нэмэгдүүлэх боломж бий талаар 92 зочдтойгоо ярилцах болно. Ингээд 2 зочноо танилцуулъя. За өдрийн мэнд хүргэе. Тэгээд хүрэлцэн ирсэн 2 зочиндоо баярлалаа. Эрс соёлын салбарын одоо хамгийн том арга хэмжээ удахгүй болох гэж байна. Уулуурхаан 7 хоног арга хэмжээ 9 сарын 11-ээс 13-ны хооронд болно. Тэгэхээр шинэ бүрэлдсэн засгийн газрын зүгээс бас шинэ мэдээлэлтэй байх болов тий төрөөс одоо баримтлагдсан газрын зүгээс баримтлах бодлого нь юу юм? Эрс соёлын салбартаас ямар одоо хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийгдээр байна гэсэн хүлээлт бол өндөр байгаа. Тэгэхээр энэ дээр бас салбарын сайдаас ямархуу мэдээлэл бидэрт хүргэхээр байна. За юуны өмнө бас энэ подкастыг үзэж байгаа нийт одоо сонирхогч болон салбарын хамт олонтой нэгдвэм дүргээ. За Монголын одоо уулуурхаан 7 хоног гэдэг арга хэмжээ одоо сүүлийн үед тогтворчиж ингэж явж байгаа. Энд бол Монголын уулуурхаан үндэсний ассоциац бол их өдөг чармалттай оролцож уулуурхаан асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай ажиллаж олуулсад нийтэд одоо бас Монголын уулуурхаан тухайн жилийн амжилт олдыг ярилцаж тэгээд бас тавьж байгаа бодлого зөвлөлтүүдийг ярих одоо боломж олгож байгаа гэх талаар илэрхийлээ. Асуудал суурьсчаад сайхан доктортоос мэдвэе. Тэгээд манай шинэ засгийн газар бүрэлдээд одоо үндсэндээ 2 сар болж байна. За энэ хугацаанд бол одоо үндсэндээ үйл ажиллагааныхаа одоо бодлогоо танилцуулах. За энэ нөхцөл байдал ямар байгаа, одоо бид тэр нь ямар бодлогоор цаашаа хөдлөх үү, улс орны маань эдийн засаг юу вэ, манай салбар юу вэ гэдэг тал дээр одоо бүх салбар идэвхтэй их ажиллаж байна. За зүгээр мэдээж одоо арчилсан ус учраас хүрэн боруулалт татрын орчныг нээлттэй болгох. За хайгуул үйл ажиллагааг идэвхжүүлэх гэдэг одоо ингээд өрөө улсан ажлууд их байгаа. Тэгээд яриад байгаа зүйлүүдийг ажил болгох хичээлээс юм л одоо зорилготой ажиллаж байна. Ер нь одоо нийт энэ салбарынхаа хамт олонд бол хандаж хэлэхэд Монголын хажууд эрс соёлын сайдын хувьд бол нэг зүйлийг маш тод хэлж байгаа. Юу гэхээр манай салбар өөрөө нийгэмд өөрийгөө ойлгуулах одоо чадвар өсвөл байна. Ер нь одоо ямар нэг зүйлд оролцогчд 3 тал байдаг. За төр засаг байна, ард иргэд байна, хувийн хвшил байна. Энэ 3 одоо оролцогч талын тэгш баланс одоо доктортой байдал дээр л ямар нэг зүйл одоо консенсус буюу хамтын ойлголцолтой болж иж нэг зөвлөл рүү харж иж аливаа нэг том үйл явдал болж идэг, хөгжил дэвшлиг тэмүүлж идэг. Манай улс дэлхий дээр байгаа нэг 80 гаруй улс бүрийн салбараас одоо хамааралтай эдийн засагтай. За энэ эдийн засагтай орнуудын нэг ийм одоо 80 гаруй эдийн засагтай орн байна. Одоо барыг ирүүлж байна. Энэ орнуудын нэг. За тэгээд энэ орнуудтай бид нэр дэлхий дээр өрсөлдөж амьдардаг гэсэн үг. Монгол орны алт, Монгол орны эзэс, Монгол орны нүүрс, Монгол орны гав зэрэг ховор элемент бол дэлхий дээр цор ганц зүйл ерөөсөө биш гэдгийг тэр ойлгох ёстой. Аль болох одоо илүү боломж нөхцөлийг их хөрөнгө оруулагчтай болох ёстой. Яагаад хөрөнгө оруулагч вэ гэхээр уулуурхаан эдийн засаг маань уулуурхаан маань өөрөө асар их одоо хөрөнгө оруулалт шаардж байдаг. Зүгээр ингээд энгийн л бодъё. Одоо би жирийн жоохон тоглоом шог яриад байгаа шүү. Болохоор зүгээр. Долоон буудлын очиод нөгөө Баабургын нийтлэлээр одоо должин юм гэж нэг дөрөв тийм. Долоон буудлын должин юмыг ашаанд очиж орлоо ухад. Хэдүүл 7 метр жорлоо ухилт гэж бол 10 метр жорлоо ухах. Энэ хүний хөдөлмөр хүр зэрэгтэй болно. Нэг хүн байвал их удаан хугацаанд ухах, 2 хүн байвал 7 удаа хугацаанд ухах. Тусам ажиллаа гэсэн тийм. Гүнзгийрэх тусам одоо ажиллагаа гэсэн муу хогоон тул гэмч юм цаана ажиллах юм. За тэгээд одоо дээдлэлт нь ингээд банз манц тавиад жахлангоо өсгөх ингээд суугаад тэнд одоо бие хамраахад мөнгө. Тэндээ чинь бол тэр
ухаж байгаа үйл ажиллагааны хөдөлмөр байна, тэр хөлөвч байна, тэр хамгаалалт хийж байгаа тэр банц одоо хашлгууд байна. Бүгдээрээ хөрөнгө ингэж олон бүтэж штэ. Тийм ээ. Яг энэтэй ижилхэн 20 метрийг харьцах нь 20 метрийн өргөнтөө одоо 40 метр хэлж өгдөг тийм ийм метр квадратын өргөнтөө ийм том бүхийг доош 1500 м ухна гэдэг үйл төсөөлөх ёстой байхгүй юм. Төсөөлөх ёстой. Инженерийн шийдвэр маш тэр одоо нарийн гой үгнүүдийг бол ойлгох хэцүү. Тэгэхээр энгийн хэллэгээр л ярьж штэ. Ингээд хэдүүл 20 м урттай 20 м өргөнтөө яг тэг дээр үйлчээ ийм одоо том нүх. Доош 1500 м ухна. 1500 м гэдэг бол үндсэн 1.5 км гэсэн үг байхгүй. 1.5 км ухна. Ингэхэд хэр хэмжээний одоо хүний хүч, хэр хэмжээний тоног төхөөрөмж, хэр хэмжээний гэрэл цаглаа, хэр хэмжээний одоо түлш чадах орох ба. За энэ нь одоо нурдгүй байх хэвээр. За одоо тэрлүү яваад орохтой зэрэг чинь одоо 56 7 градусын халуун байна. Энэ халуунд хүн удаан ажиллаж чадахгүй. Тэр хөргөлтэй системтэй болох хэвээр болж хөргөн. Та одоор байгаа шороог нь өргөж гаргадаг хөргөлтийн лифттэй болох хэвээр болно. Нураахгүй тулд одоо цутгалт хийх хэвээр болно. Тэр цутгалт нь онцгой сайн цемент байхгүй бол газрын гүний даралтыг дийлэхгүй болно. За тэнд одоо ээлжээр ингээд 3 ээлжээр ажилладаг хүн тийш орох хэвээр болно. За энэ ингээд гүний урахаас асуудалтай байна. Ил урахаа. Очи ингээд одоо юу гэдэг том хэмжээний одоо нүүрс аль болгоны одоо гэрт ороод одоо түлэгдэж байна юу л нүүрс байж байна. За эсвэл одоо орон байранд амьдарч байгаа ард иргэдээ маань энэ дулааны асуудал нь шийдэж байгаа зүйл чи өөрөө бас дахиад нүүрс байж байгаа. Энийг гаргаж ирсэн. Энэнд мөнгө ор. Тэм учраас хөрөнгө оруулагч чухал байхгүй. Энэ мөнгө нь надад байгаа юу байхгүй. Монгол улсад байгаа юу? Бид нар чи жоохон мөнгө бий. Гэхдээ бидний мөнгө хүрэхгүй байхгүй. Тэгэхээр бид нар тийм хэрэгтэй хөрөнгө оруулах. Одоо нөхөр хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулах хүн чинь одоо буйны байгууллага биш шүү дээ. Буйны байгууллага биш. Буйны байгууллага шүү дээ. Тэгээ бизнес эрхлэгч чинь бас дахиад хол өгүүлж байгаа. Ашиглах гэж байгаа л. Та одоо өглөө усаад ажилдаа явтал ажилдаа яв. Эсвэл хонь хариулдаг. Яагаад хонь хариулдаг вэ? Яагаад гэвэл тэр хонь өсөөд та гаргаж төхөөрөөд эсвэл одоо болбоо байвал хүүхдийн сургуулийн төлбөрт авч зараад амьдралаа залгуулах гэж байгаа учраас та үйлчлэл хөдөлмөр эрхэлж шээ. Яг тэрнтэй ижилхэн сэтгүүлч бол ялгаагүй бас ингээл сэтгүүл зүй мэдээлэл сургагч дамжуулж байгаа учраас цалин гаргаж байна. Яг үнтэй ижилхэн ямар нэг үйлдэл хүн төрөлхтөө өөрөө хийх хэрэгтэй бол өөрт ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь энэ хэрээрээ бол энэ чинь хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Ингээд энэ хэмжээний том одоо орд газрууд руу ингээд одоо бид нар ингээд хаан судалгаа хийгээд ингээд явна гэдэг бол өөр асуух зардалтай ажил учраас дэлхийд даяараа миний түрүүний хэлсэн 80 гаруй одоо энэ байгалийн баялагын одоо суурьтай эдийн засгтай орнууд бол бүгдээрээ л хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Америк, Канада, Австрали, Герман жишээ одоо бүх танчууд хамгийн хөнгөн нөхцөлийг өгөхгүй л оролдоод байна шүү дээ. Яг Монгол орны хувьд энэ улсуудтай яагаад өрсөлдөж байгаа вэ гэвэл манай нийт одоо газар нутгийн маань үндсэндээ 60 гаруй хувь нь бол бүтэн судлагдаагүй байна. За 30 гаруй хувийн судалсан учраас тэнцэнээс оюу толгой гараад ирлээ, 5 толгой гараад ирлээ, харамхтаа гараад ирлээ. За зөвч яваагүй ураны орд гараад ирлээ. Цаана дахиад 60 гаруй хувь дээр дахиад ийм орд байх үедээ байх ёстой гэдэг ийм л одоо хайгуул сонирхол байж тээ. Тэгэхээр эн чинь өөрөө бас том хэмжээний баялаг агуулгатай гэдэг чинь бас их санаа. Энэ 1 2 шороо бид нар газрын гүнээс сууж гаргаж ирээд угаахад энэ дотор 1 г алт байх уу 10 г алт байх уу гэдэг чинь үнэн өөр байхгүй. Энийг бол агуулга гэж. Баялаг гэдэг чинь эндээ баян гэдэг чинь эндээ орно. Тэгэхээр эннээсээ шалтгаалаад ордын нөхцөл байдал шалтгаална. Газрын гүнд байгаа одоо юу гэдэг 5 толгой газар 8 тэрбум орчим нүүрстэй. Гэтэл энэний чинь 1 тэрбум дөрвчүүдтэй хайтаа хүрэх хэсэг нь л одоо нөгөө 100 гаруй долларын үнэтэй хатуу одоо металл ургийн Coca-Cola гэж ярьдаг одоо коксч нүүрс байгаа гэдэг. Үдсэн 7000 3-1 коксч 2-1 коксч тэгээд ирчим хүчний гэдэг бид нар ч ихтэй тийм өндөр үнэтэй тэр хэмжээнд хүрэхгүй үнэтэй ингээл нүүрсүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ
ойлголтууд бид нар ингээд маш энгийнээр тайлбарлаад ингээд олон түмэндээ ингэж хүргэж чадахгүй байгаагаас манай салбар өөрөө за одоо дэлхийд даяарх бас л үзэгдэл юм байна лээ. Нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, нийгэмтэйг ойлгуулж чадахгүйгээс шалтгаалаад эрсдэлд орчгаад байгаа. Олон улсын судалгаа шинжилгээний байгууллагуудын үзэж байгаагаар Ernst & Young-ийн хийсэн байдгийн, PwC-ийн хийсэн байдгийн ингээд тэгэл одоо дэлхийн бүх хүслийн үнэлгээний том компаниудын хийсэн үнэлгээгээр бол манай уулуурхай салбарын номер 1 эрсдэл хөдөлж байгаа байхгүй нийгэмтэй ойлголцох байдал. Нийгмийн зөвшөөрөл, олон нийтийн зөвшөөрөл багхгүй байгаас эрсдэл авч. Тэгэхэд санхүүжилтийн асуудал биш, технологийн асуудал биш те. Чиглэл зөвшөөрлийн асуудал биш. Ерөөсөө нийгэмтэйг ойлголцох байгаа асуудал. Тэгэхээр энэ зөвхөн Монгол тохиолдод байгаа үг байна. Энэ сошиал медиа буюу одоо бидний ингээд хэрэгжилж байгаа гар утсан дээр ингээд интернет гарахаас өмнө бол жишээ нь энэ дэлхийн аль нэг газар ямар нэг үйл явдал болоход дунджаар 4 цагийн дотор мэддэг байжээ. Дэлхийн одоо хүн төрөлхтөн CNN, BBC гэдэг том мэдээлэл агентлагууд энэ одоо сэтгүүлч дэлхийд байр байлгаж байгаа мэдээ дамжуулдаг ус. Интернет гараад тэгээд энэ сошиал медиа Facebook, Twitterтэй болсон чинь одоо энэ дэлхийн хаа нэг газар ямар нэг үйл явдал болоход дунджаар 40 секундын дараа дэлхийд даяар хүмүүс мэдчихдэг болсон байна. Энэ мэдээллийн хурдаас шалтгаалж нийгмийн нөлөөлөл манай салбарт тасалдчихж байгаа. Энийг янз янзын байдлаар харуулдаг байгаа учраас манай одоо салбар өөрөө эрсдэл учраас зогсож байгаа. Энэний хохирол юу руу очичоод идэг вэ гэхээр за Queensland их сургууль, за Harvard их сургуулийн эрдэмтдийн хамтарч хийсэн судалгаануудыг ингээд харж явахт бол нэг өдөр зогсоход бараг 90 сая доллар хүртэлх хэмжээний алдагт хүлээж байгаа байхгүй зарим төслүүдтэй болгоомжлолтой. Тэгэхээр энэ өөр хамгийн том эрсдэл учраас миний одоо энэ салбарыг толгойлж байгаа үед нийгэмтэй ойлголцохын ажиллагаанд маш их хэмжээний өөрчлөлт гарах ёстой. Нэг цагаачлаар үжиг уршлэгтэй яриад байгаа шүү дээ. За хоёрдугаар асуудал бол юу байгаа вэ гэхээр манай салбар энэ нийгэмд ойлголцох ажиллаа хийгээд зүтгээд эхлэх юм бол юу руу орж эхлэх вэ гэхээр бид нар хайгуул судалгаагаа эрчимжүүлж эхэлнэ. Өнөөдөр бол бид нар маш харамсалтай нөхцөл байдлаар орсон байгаа. Дэлхийд даяар 10,000 хайгуулын лицензээс нэг ширхэг уурхаа гэж байна. Монголд одоо 1000-аас нэг болж гарч ирж байгаа шиг байна. Одоо гэтэл юу болцсон байна вэ гэхээр ашиглалтын лиценз буюу одоо уурхаа болгоод ашиглахад бэлэн байгаа лицензийн тоо хайгуулын лицензээс 2 дахин болсон. Энэ бол гажиг хүчин багхгүй. Юу гэхээр энэ яг юу шиг харагдаад байгаа вэ гэхээр чамааг чи ингээд нэг юм 50 кг жинтэй шидэвнтэй хүн байлаа гэхэд чамаа 25 кг жинтэй хүүхдээ хувцсан чигээ ичиж байгаа. Үнэхээр чиний эдээс томрохгүй гिचж байгаа байхгүй тий. Дараа чинь төслүүд байхгүй. Өнөөдөр байгаа оюу толгой, 5 толгой, цагаан сувраг за одоо ингээл энэ бүгдээрээ энэ төслүүд биш үү? Бүгдээрээ 1990 оноос өмнө хийсэн хайгуул судалгааны ажлыг үрдв. Яг үнэ. Иргэлийн ажлыг үрдв. Одоо манай улсад 30 жил иргэлийн ажил хийж өчөхгүй байна, хайгуул судалгаа хийж өчөхгүй байна. Иннээс болоод бидний ашиглаж болох нөөц боломжууд улам багасч. Ер нь дэлхийн одоо дунджийг ингээд харах юм бол хайгуулын лиценз одоо зөвшөөрлөн ашиглалтын зөвшөөрлөөсөө дор хаяж 5 дахин их үйжээж хөрөнгө оруулалт дараагийн олон 10 жилд бидний ирээдүйн хүүхд хэрэглэх нөөцөө бид нар тооцож гаргаж ирж чадсан байдаг байхгүй хэмжиж чадсан. Эдийн засаг одоо тогтвортой өсөх боломжоо бий болгож байна. Гэтэл энийг бид нар хүмүүн альцсан байна. Одоо тэгээ сүүлдээ бүр ингээд хөгжилтөө юм руугаа явж байгаа шүү дээ. Ямар юм руугаа явж байгаа гэхээр уулуурхаагүй тийм аймаг, уулуурхаагүй тийм Ногоон аймаг. Ногоон аймаг ингээд. Окей, болж ин сайн байна. Тэгж амьдарч болно. Гэхдээ өмнгийн говийн бүсийн ард түмэн эсвэл одоо улын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөөр одоо Орхон аймгийн эсвэл одоо Сэлэнг аймгийн ерөөгийн байгаль орчин биш юм уу? Тэнд байгаа ард түмэн биш юм уу? Тэр хүмүүсийн одоо ахуй амьдрал нөлөөлж байгаа тэр нөлөөллөөс олсон орлогоор тэр одоо ногоон сайхан аймагуудын маань сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам төсвийн ажилчдын цалин, багшийн цалин, эмчийн цалин, цахилгаан энэ тэтгэвэр бүгд олгогдож байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө бас буруу бодлоо. Тэгэхээр лицензийг чөлөөлөх тухай асуудал яригдана.
Ингээд хуучны шиг шууд ингээд олгоод байна гэж битээ бодороо. Юу аах вэ гэхээр одоо манай концепц бас буруу болчиход байгаа учраас сөргүүд. Дахиад буруу болгоны үр дүн буруу гараад байгаа юм. Тэнгүүд юу харагдаад байгаа вэ гэхээр манай лицензийг хайгуулын лицензийг жишээ нь алан асар үнэтэй тогтолцоотой одоо. Тендер дээр жоохон шүршүртэй юм байна. Энэ сүлдээ бүр бодлон руу орцсон. Ямар бодлон руу орцсон бэ гэхээр асар өндөр үн хийлж нэг нь аваад доогуур нэг нөхөр айгүй хямдхан орж аваад за би одоо нэг юу гэдэг нэг одоо сая төгрөгөөр авцсан байхад нөгөөх нь 500 сая төгрөгөөр ороод ялагдчихж байгаа. Тэнгүүтээ нэгдүгээр байранд орсон нөхөр дээр очиод чи 500 саягаар манай компаниг худалдаад авчих. Би чамд тэ 600 саягаар авчих. Би 100 сая төгрөгийн ашиг хийгээд нөгөө компани ингээд унгаагаад ингээд заваарсан юм хувилдал руу явуулчихад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө их утгагүй байдал болж байна. Тэнгүүд лиценз одоо авах нь үнэтэй, хадгалах нь хямдхан. Ингээд нөгөө чинь 10 жил яваад дараа нь чихээд дараа нь ийм том талбай одоо бай гэж бодъё. Ийм том талбай бай гэж бодъё. Тэнгүүд нөгөө ахиад лицензийн хугацаа дуусаад ирэхээр энэ үхэн дээр нэг жоохон нөөц бодуусаад Аа лиценз болчихсон. Аа буюу ашиглалтын лиценз. Энэ лиценз тэр чигтэн тэгээд байлгаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо ямар концепцээр явцсан бэ гэхээр авахд үнэтэй хадгалахад хямдхан концепц. Инхээр чи нөгөө нэг лиценз үйл ажиллагаа идэвхжиж өгдөг нэг нөхөр баян хүн ирээд худалдаж авахыг нь хүлээгээд 20 30 жилээр дараа хэвчиж байгаа. Одоо бол ямар нөхцөл байдал руу бид нар шилжүүлээ гэж байгаа гэхээр лиценз авахд амархан. Хадгалахад үнэтэй. Хэцүү биш, үнэтэй. Өөрөөр хэлбэл чи ийм том газар авч болно. Монгол улсын бүх хэрэгээ авч болно. Чөлөөтэй лицензээр авч болно. Гэхдээ чи жилд хийх хаагуул судалгааны ажлын амлалт өгнө. Тэр хэмжээний одоо мөнгө зарцуулна. Тим одоо 1000 тууш метр, 2000 тууш метр, 20000 тууш метр өрөмдөн. За ийм ажлаа хийн нэг. Хоёрдугаарт ийм том газараа энэ хавьд нэг жоохон нөөц олчлоо гэж бодъё. Тэнгүүд энэ хаваа буц авч үлдээд бусдыг нь буцаах гэж өгөх ёстой. Өгөхгүй байвал энэний чинь төлбөр дахиад өсөөд байна. Маш өндөр үнэтэй болно. Ингээд энийгээ буцааж өгөх ёстой. Яг энэ дээр нь дахиад дараа чинь одоо мөнгө нь хүрэлцэх хэмжээний хүмүүс ирээд дахиад хагуулаа яг тийм. Ингэж нэг жоохон хийгээл, ингэж нэг жоохон хийгээл, ингэж нэг жоохон хийгээл, ингэж нэг жоохон хийгээл бараг 10 20 жил болчих واخхой. Үнэхээр өөрийнхөө мөнгө чадалтаа таарсан хэмжээгээр авчвал өөрийнхөө тогтоосон хэмжээгээр газар авчвал үлдсэнийг нь буцааж өг дараа чи эргэлтнүүд нь оруулаа. Энэ зохиогоод байгаа зүйл биш. Ерөөсөө одоо миний суралцж байсан Канада улс байна. Тэ улуурхаан университет суралцж байсан Канада улс байна. Дэлхийн тэргүүлэгч орон улуурхаан салбарын. Эсвэл одоо бас дэлхийн тэргүүлэгч орон Австрали улс байна. Бүгд яг ийм системтэй. Хаагуулын лиценз тэнд авах шиг амархан байхгүй шүү дээ. Маш амархан. Тэгэхээр хаагуулын лицензийг авахд амархан, хадгалахад үнэтэй байдаг систем рүү шилжүүлэе гэж. За хоёр дахь бодлого. За гурав дахь асуудал бол манай яам чинь өөрөө миний толгойж байгаа салбар чинь өөрөө уулуурхаан 50%, эрд соёлын салбар нь 50% аж үйлдвэрийн салбар. Аж үйлдвэрийн салбарт бол нэг хоёр том төсөл, гурван том төсөл байна. За нэг нь бол одоо эхэлсэн төсөл байна. За энэ эхэлсэн төсөлтэй холбоотой энэ манай салбарын бас нэг том асуудал яваа газрын төсний асуудал. Газрын төсний үйлдвэр биш нэг том үйлдвэр. Шүүмжлэх яваа. Гэхдээ нэг зүйл байна. Энэ үйлдвэр баригдаж дуусна. Энэ үйлдвэрийн ажлыг бүтэн дуусгах ёстой. Өсөн төсөвдөр 1.7 их найд төгрөгийн одоо зардал талд нь суугаад орлого талд нь бүртгэхгүй байна. Ямар цай үүсэхгүй байна гэдэг манай сангийн амын гомдол үүсгээд. Тэгээ энийг одоо төсвөөсөө гаргаад экономик одоо эдийн засгийн эргэлтэнд ордог. Өөрийгөө санхүүжүүлж чадах хэмжээний төслийг ингээд яриа явж. Энэ төсөл яг манай салбарын тухайд ярил хоёр чиглэлээр бид нар бүрэн хараат байна. Нэг шатар туслах материал. Тэгэд энзэн төсөл эзэлт биш. Хоёр кэслэгт хэлбэлэх материалын үндсэн түүхийд. Энэ хоёр бол манай эдийн засгийн одоо гол амин шүлшнүүдийн нэг багхгүй. Тий. Даахгүй боллоо гэвэл тэгэл Тэнгүүд энэ алтан ширээд баригдаж байгаа үйлдвэрийн ажил бол сүүлийн үед маш их чөлөөтэй явж байгаа. Энэ ажилтныг гацж байгаа одоо техникийн асуудлууд байсан бүрэн шийдээд явж байна. Байнгын мэдээлэл авч байгаа. Энэ төсөл 28 онд дуусна гэсэн зорилго тавьж байгаа. Энэ төсөл бол нэг том аж үйлдвэрийн төсөл байна. За энэ төслийг дагаад
бид нар газрын тосны салбарт хайгуулыг идэвхжүүлэх тухай асуудал онцгой анхааралт маань байна. За энэ дээр бол одоо Петрочайнатай хийгдэж байгаа маргааны асуудлыг шийдэх гэсэн бодолтой байна. За энэ дээр ихний уулзалтууд хийгээ явж байгаа. Хоёр дахь аж үйлдвэрийн маш том төсөл бол зэсайлуулах үйлдвэр. Зэсайлуулах үйлдвэр бол ер нь манай улсын хамгийн томоохон одоо хоёр том орд байж одоо уурхаатай болоод эхэллээ. Оюутлах уурхаан бүний өвгтэн байгуулалт үзээд дуусаад эхэлж байна. Бараг 100% өгч штэ. Шинэ том хэмжээний олборлолтой байж эхэлж байна. За уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр байна. Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр 570 мянган тонн зэс үйлдвэрлэж байна. Ингээд ингээ явж байна. Тэгээ энэ өөрөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмэн өртөг шингээгээд том аж үйлдвэр бий болох суурин. За дэлхийд даяараа гар утас бидний эргэлж байгаа энэ гар утас тэгэл энэ микрофон тэгээ юу гэдгийг энэ камернууд бидний бичиж байгаа бүгд нь зэс орж. Цахилгаан машины 900 явуулаа. Шинэ эргэлт хөвжлөө. Одоо бензин төсний хэмнэлээс энэ дэлхийн дулаарлаас хамаараад асуудлууд үүсэжтэй шүү дээ. Тэнгүүд ногоон юм руу орохын тулд бүгд зэс рүү. Тэгэхээр энд цэвэр зэс үйлдвэрлэл бид нар зарах ёстой. За энэ зэсийн судалгаа бол 1989 оноос уулын баяжуулах төлөвлөлтөөр дээр хийгдээд үндсэндээ одоо ингээд 36 жил судалсан байна. Тэгээд одоо үйлдвэр технологийн паркийн хүрээнд уулын баяжуулах төлөвлөлтийн дэргэд зэсайлуулах үйлдвэрийн одоо техник эдийн засгийн үндэслэл эцсийн байдлаар бэлэн болоод замаар энэ 7 хоногт өнөөдөр манай яамны одоо эрсүүл эх 7 хоног гэхээр манай яамны одоо аж үйлдвэрийн одоо юу мэргэжлийн зөвлөлөөр ороод тэзүүн батлагдана. Ингээ батлагдсаны дараа бид нар олон улсын тендер зарлахад бэлэн болж байна. Олон улсын тендер зарлагдаад сонгон шалгаруулалтаар одоо энэ үйлдвэрийг хийх компаниуд өрсөлдөж орж ирнэ. За төслийг бол 2-3 жилийн дотор хугацаанд дуусгах гэсэн юм зорилготой байна. За энэ бол 2 дахь ажил. За 3 дахь ажил бол бас нэлээд том хэмжээний зориг шаардна. Бас нэлээд том ажиллагаа явах ёстой. Дахин уул аймаг Ерөөгийн сав газарт одоо байгаа төмөрлөгийн орд дээр суурилж металлургийн зохицолбор барих тухай асуудал байгаа. Металлургийн зохицолбор барих тухай асуудал дээр техник эдийн засгийн үндэслэл бол өмнө боловсруулж ирсэн юм байна. Нэлээд ашиггүйгээр гарцсан байдаг. Тэр нь бол тогон дээр суурилсан. За нөгөөх нь бас одоо домен 100 дээр хийхээр байгаа. Өөрөлдөл ингээд ийм хоёр төрлийн хувилбар ингээд явж байгаа. Одоо бол сая Монголын засгийн газраас тогтоол гараад бас энэ дээр одоо ажлын хэсэг гарахаар тохироод одоо ингээд техник эдийн засгийн үндэслэлийн ажлыг шууд хаалъя гэдэг ийм юм руу явж байна. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарт юм байна, газрын тосны салбарт юм байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтанд ороод Монгол улс нефт, тэн түүхий идэхэд 70% дангараа. Өнөөдрийн одоо сошиалээр яригдаад байгаа одоо тэнд ч бензин алга, энэ ч бензин алга. Орос улбаны бас 8 дугаар сарын 1-ээс 31-ний хоорондоо одоо бүтэн дотоодын авто бензинээр хориг тавьчихсан. За энэ экспортн дээр энэ гэхдээ манад нөлөөлөхгүй боловч нөлөөлөхгүй гэсэн гэрээтэй боловч манай баруун аймагч Орос улбаны усаас нөгөө евро стандартын бензин оруулж ирдэг. Тэрэн дээр одоо трейдерүүдээр дамжиж авдаг учраас асуудал үүсэж байгаагаас төвөөс хангаад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ хамаарласаа л тасчих гэдэг. Яг үнэ. Тийм өөртөө шиг. Ийм одоо хэдэн чиглэл болгоно. Лиценз байна. За нэгдүгээр нийгэмд ойлгуулах ажиллаа хийн. За хоёрдугаар одоо хөрөнгө оруулалтыг нэгдүүлэхийн тулд бид нэр энэ юугээ хийн. Хавлын одоо салбараа огцон дэш нь одоо өргөн. Одоо англиар бол boost гэж ярьдаг. Идэвхжүүлнэ. За гуравдугаарт аж үйлдвэрийн салбар руу нэлээд дэм үзүүлнэ. За зөвхөн миний асуудлын хүрээнд энэ байна. Манай улсад хөрөнгө оруулалт гэж ярил манай салбар руу. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай асуудлыг ярина. За гадаадны гэж ярихаас илүүтэй Монголын дотоодын аж ахуйн нэгжүүч бас бяр суугаад хэлж байгаа учраас ер нь хөрөнгө оруулалтын тухай хууль гэдгээр явсан ч үг гэж үзэж байгаа. Монголын засгийн газраас ер нь бол бизнесийн орчныг дэмжих, бизнес эрхлэгчдийг дэмжих юм багц сул өргөн барь гэдэг бид нар бэлдэж байна. 9 сарын 15-нд чуулганы уралдаан нэмэхэд бид нар өргөн барина. За энд дараачийн 5 дахь бодлого бол юу гэж байгаа вэ? Татрын хууль шийдэл. Ийм одоо нэг ийм хууль хөдлөлт одоо бид нар тэгээд энэ дээр нэмэх нь нөгөө Үндэсний хуулийн сангийн тухай хууль. Үндэсний хуулийн сангийн тухай хууль дээр нэлээд яриа байгаа. Да цааш тахлуулаа яриа те. За би нэлээд урт ярьчлаа уучлаарай тий. За ямар ч байсан шүүмжлэлт сонслоо. Одоо манай салбарын чинь их мэрэгжлийн үг хэлээр ярьдаг те. Нөө энгийн иргэдэд хийж байгаа ажлаа зөвөр ойлгуулж чаддгүй. Энэ маань нөгөө нийгмийн лиценз олон нийтийн дэмжлэгээ авч саяны ярьсан төслүүдэд нөгөө тэлж чадахгүй, томсгож чадахгүй бас суур гэж бас салбарын
одоо төлөөлөл болсон сайд бас үзсэн. Энд бас айгүй баяртай байна. Одоо асуудлуудаа комплексээр нь харж байгаа юм байна. Урд нь бол бид нар чинь нэгийг явуулахаар нөгөөх нь болохоо явчихдаг нэг юм асуудалтай байсан бол саяны одоо хүрээнд ажилтар эрт зээлийн яам гэж болсных те одоо ингээд эргээд нөгөө түүхийн эдийн ханган нийлүүлэлт ч аягүй чухал те. Тийм л үү. Тэгэхээр бид нар нөгөө олборлох салбарын үүрэг өндөр гисэн мөртлөнгөө нөгөө олборлолтын саяны хайгууллаа хийж чадаагүйс дараагийн урд хаана байгаа юм бэ? За нөгөө семестрээ барьчлаа, ган төмөрлөгийн үйлдвэрлэлээ барьчлаа гэхэд бид нар тэр нөөцийг түүхийн эдийн хангах одоо боломж нь байна. Хоёрдугаар бас дахиад импортын асуудлыг сайд ярьж шít. Энэ бол бас аягүй чухал юм билээ. Бид нар дандаа л экспорт 90% гэдэг боловч импорт чинь түүхийн эдийн импорт чинь 70% уулах гэдэг байхгүй. Тэгэхээр тэрний доктортой байдал. Одоо бензин тасарлаа бол бас уурхаа зогсно. Тэсэлгээний материал байхгүй бол уурхаа зогсно гэж ковид үеэр бид нар бол энэ зовлон маш их мэдэрсэн шүү дээ. Тий харцаас идэг. Тийм. Тэгээд одоо химийн бац хэрэглээ ингээд дээр нэмэгдээд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг ингээд цогцоор нь хараад за хөрөнгө оруулагчийг бас гадна татна гэж ялахгүй нэ гэдэгтэй. Энэ бол бас аюул чухал. Одоо бид нар адилхан л эрсдэл үүсч байгаа тийм. Тэгэхээр энийг бас ингэж комплексээр нь харж байгаа нь аюул баяртай маш сайхан эерэг мэдээллүүд байна. Тэгэхээр мэдээж энэ бас шин засгийн газрын хувьд бол маш том сорилт байх. Энийг бүгдээр ингээд бас цогцоор нь оруулаад зөвөр иргэдтэй ойлголтоо өгөөд явхад бол их том ажил таны хүлээж байгаа юм байна. За тэгэхээр саяны энэ олон нийтийн лиценз гэдэг бид нар нэг юм нийгмийн лиценз гэж яриад байдаг боловч тэрлүү чиглэсэн ажил ерөөсөө өнгөрсөн хугацаанд хийгдэггүй. Яг нөгөө гадны хөрөнгө оруулагч нартай одоо сүүлийн 4 жил бол маш идэвхтэй явж байгаа шүү дээ. Маш салбарын яам, асоциац, компаниуд нийлээд олон улсад бол сурталчлах ажлуудыг нэлээд хийж байгаа. Эргээд хөрөнгийн бирж дээр очихоор за хууль бол яах вэ? Бид нар ингээд нийцлийг нь хангаа авчихна хөрөнгө оруулагчид. Гол нь тэр нийгмийн лиценз авахд танах юу хийж байгаа юм бэ гэд. Тэгээ бид нар чинь тэр олон улсаа одоо ESG стандартыг аль биесээр оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ дараагийн хөрөнгө оруулагч нар бас энийг л аягүй чухалчилж үзэх юм билээ. Тийм учраас одоо энэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамгийн гол салбар маань нөгөө геолог хайгуул тий. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр одоо бид нарт гарц гаргалгаа санийн хуулиуд өөрчлөлтийг хийснээр гарч ирэх нь дэлхийн сайхан докторийн хувьд бол энэ дээр бүр судалгааны ажлаа хийцэн байгаа тий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт яаж эдийн засгт нөлөөлж байна? Энэний үр өгөөжийг хаана хинт хүртэж байна тий? Энэ талаараа та бас одоо яг бидний саяны ярьж байгаа хууль эрх зүйн өөрчлөлт шинжилт хийх юм бол эдийн засгийн хувьд бол манай улсад ямар одоо тий мэдэгдэхүй зөвчлөлт гарах юм бэ? Тэр нь иргэдэд яаж одоо мэдэгдэх юм бэ тий? За баярлалаа. Юуны өмнө ярилцлаганд орсон асоциацийн хамт олондоо баярлалаа. Хамт олж байгаа сайдтай энэ төмөндөө бүргийг. За бид сая томлогдоод удааг байгаа хин сайдынхаа үгийг сонслоо. За Pioneer Wiki-г бол нэлээд томоохон бэлгүүд хүлээж байгаа юм байна. Дотрын шинжилэл, урхан бодлогын шинжилэл энэ бол маш чухал. Ялангуяа хайгуулын тэнд тэгээ олбогт ашиглалтын төвшөнд бас бид нар бодлого яаж боловсруулах вэ гэдэг үл өнөдөр бол зөвхөн түрүүний сайдээс хайгуулдасгад нь ашиглалтын лиценз дээр очичоод бас үйлдвэрлэлд нь байгуулах голоо олон 10 жил болдог тийм тохиолдол бас мэрсээр байдаг те. Тэгэхээр бодлогын хувьд бол бид нар энэ дээр илүү анхаарах ёстой. Урхан салбар бол өнөөдөр яхахгүй Монгол улсын бүхэл эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүч бүх иргэдийн амьдралд нөлөөлж байгаа, төсөвт гол нөлөөлж байгаа зөв салбар бол бид нар гавсаг мөнгө гэдгийг бүгд мэдж байгаа. Энэ салбарыг бид хөгжүүлэхгүйгээр өнөөдөр цаашдаа Монгол улсын энэ астлын араа 50 дуудлыг бууруулах нийгмийн олон томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бол байхгүй. Энэ агуулгаар бид нар зөвхөн бие хийгээгүй тэр саяны дурдсан судалгаа бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нь Монгол улсын эдийн засаг бүр нийгэм төрхөнд нөлөөлж байгаа юм бэ гэдэг ийм судалгаа хийсэн. Тэр судалгааны үндсэн зорилго нь өнөөдөр бидний нийгэмд яригадаад идэг энэ хуулбархан салбарыг сайжруулсан муулсан ялангуяа сүүлийн жилүүдэд орчсон байдлаар орон нутгийн эсэргүүцэл гэсэн зүйлийн ард маш их сөрөг мэдээллүүд явж идэг. Гэтэл урдлуухан салбар нь бодит байдал дээр эдийн засгийн 20% болсон, төсвийн орлогын 30% болсон. Энэ салбар байхгүй бол яхахгүй урдсадны эдийн засаг зогсчих гээд өнөөдөр ч гэсэн бид харж штэ тийм ээ. Нөөцний унсан Монгол улсын төсөв тасарсан бид төсөө тодорхой сууж байгаа. Эдийн засгийн өсөлтийг гол тодорхойлох хүч нь бол энэ болчихсон. Ингээд бодит байдал дээр илтээ эерэг зүйл харагдаад байхад ягаад ингээд нийгмийн хүрээнд томоохон хэмжээний эсэргүүцэл байгаа юм шиг харагдаад байдаг вэ? Би бол хувьдаа судлаачийн хувьд юм шиг гэдгээр л хандсан. Энэ дөр бол асар том судалгааны баг ажилласан. Судалгаагүй эдийн засгийн их сургууль шин судалгааны баг төр чигээрээ урд ухаан салбарын мэргэжилтнүүд оролцсон.
Тэгээд бид нар эдийн засгийн судалгаанаас гадна нийгмийн чанартай судалгаануудыг аймагуудыг харьцуулж улуурхайтай аймаг, улуурхайгүй аймагуудыг болон улуурхайн бүс нутаг, улуурхайн бус нутгаас иргэдийн санаа бодлыг сонсох гэж 600 гаруй иргэд салбарыг жараад мэрэгчлэн 20 гаруй байгууллага замун танаа асоциац маш сайн дэмжсэн гэдгийг дурдж талархахыг дахин талархахыг хүсэж байна. Тэгэхээр энэний үр дүнд бол бид нар нэг л зүйл харсан. Энэ дэр манай улуурхай ажилтны төрөөс баялагын яам маань бас саяны бодлого дээр бас анхааруул зүгээр. Нийт иргэдийн хувьд нэг олон улсын жишгээр бол нэг 28 үзүүлэлтээр нийгмийн хүлээлтийг хэмждэг юм байна л да. Олон улсын дундаж бол ерөнхийдөө дийлэнхтэр нь сөрөг гараад нэг 6-7 үзүүлэлт эерэг гардаг. Мэдээж байгаль орчин ус экологийн байдал дээр бол сөрөг нөлөө гаргадаг. Манай дээр бол харьцангуй олон улсын түвшнээс илүү тийм харьцангуй гайгүй үр дүн гарсан юм. Бидний таамаглалыг бол баталсан гэсэн үг. Одоо 28 үзүүлэлтэн дээр манайх дээр бол нэг эерэг нь 9 үзүүлэлт байна. Сөрөг нь 6, тодорхойгүй болон нөлөөлөлд ажиглагдаагүй үйлчлэн гэдэг. Тэгэхээр олон улсын түвшнээс бол Монгол улуурхайн салбарыг эсэргүүцэж байгаа нийт иргэдийн эсэргүүцэл бол харьцангуй доогуур юм байна гэдэг. Тэгэхээр бидний дараагийн таамаглал нь бол энийг их зөв тодорхойлох хэрэгтэй байна. Энэний ард бол тодорхой улс төрөлсөл тодорхой хүмүүсийн хүчин зүйлээр иргэдийг төрхөвдөг юм байдал байж болзошгүй. Тийм учраас иргэдтэй бид ойлгуулах нь бол их чухал юм байна. Улуурхайн салбараа ойлгуулъя гэж саяд яриад байгаа бол бид нар энийг давж таны ярьж байгаа нэр томьёоны хувьд нөгөө нийгмийн лиценз авсны дараа бол тэгэхээр нийгэм хүлээн зөвшөөрсний ард бол Ос улс төрөлж басна. Улуурхайн ажлууд илүү их бодтой явах боломж бүрдэх юм байна гэж шатсан. Дараагийн асуудал нь бол улуурхайн салбар бол бус нутаг болон нийгмийн нөлөөлөл асар өндөртэй юм байна гэсэн ийм үр дүн бидний судалгаанд гарсан. Тэр улуурхайн салбарт ажиллах хүчний авцлын төвшин хөтөлбөрийн бүтээн салбарын хувьд өөрөө их өндөр. Салбарын цалин үйлс хөтөлбөрийн бүтээн салбарын үржүүлэх нөлөө буюу эдийн засгийн нөлөөлөх өндөр байна. Дээрэс нь тэр салбар улуурхайн бус нутгийн нийгмийн нөхцөл байдал тийм ээ асар эерэг нөлөөлж байгаа мэн гэсэн юм үр дүнгууд гарсан мэдээж сөрөг нөлөөлөлтүүд нь бол байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудал дээр бол иргэд бол тодорхой хэмжээний сөрөг байр суурьтай байсан нь бол ерөөсөө байдаг зүйл тэрэн дээр бас илүү анхаарах шаардлагатай. Тэгэхээр эндээс гол дүгддэг бол иргэд улуурхайн салбарын хувьд бид нар огшин явуулахад бол нийгмийн томоохон эсэргүүцэл байх маань хадсангүй тэрийг зөвөр ойлгуулах. Тэрхүү зөв ойлголтыг сарниулаад байгаа хүчийг яаж алга болгох вэ гэдэг зүйл дээр бид илүү анхаарах шаардлагатай юм болов гэж харсан. Яг өнөө одоо дөрөвт хичээлдээ энэ жил манайх нөгөө бүсийн чуулган гээд явж байгаа орон нутгаар бүсчлээд тойроод ингээд аймаг болгоноор яваад орой хурал дээр хурлын дараа ингээд аймгийн дурдлагуудтай сууж хат иргэдэнч тэр ажилтаа болмоор байна, орлоготой болмоор байна. Одоо ялангуяа Өмнө Говь аймгийн хөгжилчний сүүлийн 10 жил огцом өөрчлөгдөж байна. Тэнд амжиргааны түвшин тий ажиллах одоо боломжууд өндөр, цалин хөлс өндөр гэл энийгээ даал маш олон одоо эерэг өөрчлөлтүүд бас эдийн засаг талдаа гарцсан. Тэгэхээр энийг бол аягүй сайн ажилтсан юм билээ. Тэгээд яг энэ дэлгэв сайхан докторийнхоо яг судлаачийнхаа тэр юг ажиллаж исэн. Бид нар яг ингээл нэг эсэргүүцээд байна гэдэг боловч яг иргэд бол ажилтаа байхыг хүсэж байна, орлоготой байхыг хүсэж байна. Нутгийн удирдлагууд нь гэсэн тэгдэм билээ. За бид нар юу яхаар ажиллаа хийх гэхлээр ажлын байр байхгүй. Тэрийгээ даад архиталт нөгөө нийгмийн сөрөг ингээ асуудлууд гараад ирдэг. Тэгэхээр энэ нэг ингээд одоо зөвхөн уулуурхай гэхгүй уулуурхай одоо дид бүтцийн төслүүд те зам барих гэхлээр эсвэл нөгөө цахилгааны их усрыг барих гэхлээр ингээл нэг банк эсэргүүцээд нь штэ. Энэ дээр одоо улс төрчний хувьд таны одоо харж байгаа онцг ямар байдгийг те. Тэгэхээр бид нараас энийг яаж тэр этгээдүүдэд бас те. Энд чинь улс их орны аягүй том одоо стратегийн ач холбогдолтой төсөл болгоныг ингэж эсэргүүцэж байгаа нэг юм үзэгдэл бий болчихлоо штэ. Тэг яг хоо хэлтэй нөгөө биш бас байнга ус төш байгаагүй. Өмнө нь одоо сайн анзаарсан. Тэг би яг энэ сэвгилийн судлаач байсан. Тэгээ би одоо амьдралынхаа 8 жилийг Канада улсын British Columbia гэсэн улсад холбож та магистр одоо докторийн хамгаалалт кандидат гэж одоо наук гэж ярьдаг таа ууш тэр үлдлээ. Одоо судалгаа явуулж байсан. Тэгээд энэ судалгааны үнцэн ажил бол энэ л байсан л яг тэгээд яад энэ одоо дэлхий дээр яагаад Канада улс, Австрали улс хоёр уулуурхайн салбарт ноёлогч орн болчихв. Яг үйл тэр газрууд одоо яг энэ дэлхийн сайхан доктор шиг судлаачдын үгийг сонсоод судлаачдынхаа зурсан одоо тэр одоо замаар алхацсан байхгүй.
Queensland-ийн их сургуулийн доктортой хөгжлийн судалгааны төв гэж байна. Доктортой хөгжлийн судалгааны төв дээр манай бямш доктор виза очиж байдаг юм. Тэгээд ингээд тэнд бол бас 100 гаруй судалгаа явьж байна. За манай Канадын British Columbia их сургуулийн Norman Kevlin Institute гэж болгоно сургууль. Энэ бас 120 гаруй судалгаа явьж байна. Талаас илүү нийгмийн судалгаа. Уулуурхаан сургууль дээр явж байгаа судалгааны талаас илүү нийгмийн судалгаа. Яг үнэ. Гендер тэрхэн нөлөөлж байна. Гэр бүл тэрхэн нөлөөлж байна. Хүүхдэд тэрхэн нөлөөлж байна. Боловсрол тэрхэн нөлөөлж байна. Эрүүл мэндэд тэрхэн нөлөөлж байна. Том юм биш хөө. Дамнаа хэсэгт усанд яаж нөлөөлж байна. Жижиг бизнест яаж нөлөөлж байна. Тэр битэл одоо ингээд юуны судалгаа хүртэл явж байгаа шүү дээ. Одоо худалдаа авах ажиллагааг хэрхэн ард дээр дээлтэй хийх вэ гэдэг явж өгдөг байхгүй. Энэ судалгааны ажлууд идэвхжих ёстой. Ингэж бид нар энийг цэвэр мэрэгжлийн удирдлагаар өдөрт энэ шийдэж болдог асуудал биш байхгүй. Яг үнэ. Номер 1 бидний ойлгох ёстой зүйл бол түрүүн доктор Дэлис хамчирс хэллээ. Хамгийн түрүүнд бид нар Монгол улс уулуурхаан салбар дээр суурилсан эдийн засгтаа гэдгээ шууд зөвшөөрөх ёстой. Энэ байхгүй явахгүй нэ гэдгийг бүгд зөвшөөрөх ёстой юм. За одоо сайхан Монгол толгой байгаа ухъя. Мөн үү. За эсвэл одоо сайхан IT парк байгуулъя. За интернет одоо тоглоомын төв байгуулъя. Хөдөө аж ахуйн одоо сайхан агропаркуудыг бий болгоод алаад өгье. Аялал жуулчлалыг хийгээд өгье. Мөн үү те. Эсвэл одоо Аз Европыг холбосон том одоо зам тавиад үзүүлээд өгье. Эсвэл одоо эрчим хүчний сув. Энэ бүгдэнд мөнгө хэрэгтэй. Бүгдэнд нь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бидний хувьд энэ мөнгө хаанаас явах вэ гэхэд уулуурхаагаас л өөр байхгүй. Өнөөдрийн нөхцөл. Энийгээ бид нар нэгдүгээр үндэстэн даяар ойлгоч хэрэгтэй. Нэг. Хоёрт нь хэрхэн зөв хийх вэ? Хэрхэн зөв хийх вэ? Тэр чинь одоо ингээд зөвхөн уулуурхаан салбар ингээд хийдэг юм а гэдэг утгаар хандаад байвал юм. Тийм учраас нийт ингээд зөвшөөрөх ёстой гэж хамаагүй хийж бас зүтгэж бас болно. Бид түрүүс оролцох шуурган тал байна. Уулуурхаан компаниуд байна, иргэд байна, төр байна. Ард иргэдийн эсэргүүцэл биш үү те? Энэ маш зөв зүйл. Яагаад хэлэх вэ? Ядуу гэвэл төр нь өөрөө энэ дээр энэ соён гэгэрүүлэх ойлгуулах ажлаа хийхгүй. Компаниуд нь яаж ингэж бэргэднэр болвол орд газрыг хайж болоод асар их хөрөнгө мөнгө зарцуулаад хайж олцоод тэгээд хөгжүүлээд тэндээс олсон орлогоороо ажлын байр бий болгоод тэндээс олсон орлогоороо татраа хураамжаа төлөөд улсын төсөвт өгөөд воотах бидний улстай хамгийн маяж байгаа би хөдөлгөөний бат болох хэрэгтэй бодоод өгдөг юм шүү. Тэгээд инженерүүд ажиллаа хийх хэрэгтэй, эдийн засгт ажиллаа хийх хэрэгтэй, хуульчд ажиллаа хийх хэрэгтэй. Энэ одоо орилоод ташгараад байгаа хүмүүс цаашаа байцгаа та нар бол улсын үгүй ингэж юусэн хандах юм бол тавцал уугдлуул тэгэл ерөөс ямар ч үгдэн байхгүй. Тэгэхээр энэ гурван оролцогч талыг би зориуд дурдаад байгаа шалтгаан нь энэ гурван оролцогч талын хамгийн мэдээлэлтэй, хамгийн мөнгөтэй, хамгийн хурдан, хамгийн сайн хүний нөөцтэй хувийн хвшил бий. Канадын ч тэр Австралийн ч тэр одоо Америкийн ч тэр уулуурхаан компаниудын яагаад амжилт үзүүлж яваад байна гэхээр энэ үүргээ өөрсдөө ойлгоод асар хурдтайгаар судалгаа шинжилгээний ажлыг хийх судлаачтайгаа хамтарч хийгээд аргачлалуудаа тодорхойлуулаад тэр арга аргачлалынхаа дагуу нийгэм тань энэ уулуурхаан танаа орон нутгт төр явж байгаа нь уулуугач ийм танд өрөө гүйчтэй юм а гэдгийг ойлгуулад ингээд мэдхгүй байгаа хүнийг чи мэдхгүй гэж хоошоо өгч явуулах юм бол уучлаарай тэр төсөл явахгүй. Тэгэхээр номер 1 зүйл бол нэгдүгээрт одоо ард иргэд маань энийг бүтнээрээ ингээд бүх орцогч талууд ойлгочмоор байна. Хоёрдугаар зүйл бол компаниуднаас санаачлахтай ажиллана. Компаниуд нь зүгээр л одоо англиар blame game гэж ярьдаг. Өөрөлдвөл буруутгаал духан дээр нэг юм ач чи бол босгоч чи бол тэмцэгч чи бол муу хүн чи бол улсын эдийн засгийн дайсан гэдээ ярьна. Болж байна. Гэлээгээд юу өөрчлөгдөх юм? Тэр хүмүүсийн чинь сонсдог дэмждэг хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн яриад байгаа зүйлийг шинж тухааны үндслэлтэйгээр сайхан тайлбарж ойлгуулад тэр хүнд ингээд яриад ойлгуулад одоо синхруулээд тэ одоо соён гэгэрүүлээд явах ёстой ажлыг хийх ёстой байхгүй. Тэгэхгүй ер нь бол нэг зүйл байгаа шүү дээ. Хүн мэдэхгүй юмны хал тайсан байна. Логик байхгүй. Энэ Монгол хүндээч биш, Америк хүндээч биш, Канада хүндээч, Австрали хүндээч зүгээр л мэдэхгүй учраас болж. Нэг одоо хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал. За уулуурхааг ухууллаа гэд нэг юм ойлгох ёстой шүү гэдэг. Нэг юм үг үйдэх манай дуурхач тэнд. Уулуурхаан салбарыг тойрсон бүхий л асуудлуудыг судалсаар явсаар хагаад очиод үзэхэд тэр асуудал нь уулуурхаан асуудал биш байт юм аа. Юуны асуудал байт юм?
уулуурхаагаас олсон орлогыг хэрхэн хуваарлаж байгаагаас асуудал үүсэж байгаа. Revenue distribution management. Revenue distribution management гэж англи үг тийм. Тэгэхээр уулуурхайн асуудал ерөөсөж биш. Хэдүүдэд төсөөлөө. Нэг өдөр Монгол хоньны мах асар хүнтэй бол. Бүгд уулуурхаагаа мартаад тэр чигтээ хонь руу яв. Хаан мөнгөнд тийшэл. Шил. Энд бас солиорл явж. Тэгээд хон дээр баахан бужиг нар ингээд явна. Гол тийм нэг бол одоо эсвэл юу гэдэг мэдэхгүй одоо банан үнд орж исэн кейс байдаг юм байна лээ. Янз янзын юмнууд энэ тийм. Уулуурхаад биш байхгүй. Мөнгө олж болж байгаа салбартаа асуудал биш. Тэндээс олсон орлогыг хэрхэн хуваарлаж байгаа тухай асуудал гэж байна. Тэгэхээр манай хуваарлалт буруу байгаа учраас ард иргэд уурлах зөв. Өөрийнхөө хэдэн мянган одоо жил амьдэрсэн газар орон өвлжөө өвөг дээдсийнхаа байсан газар нутаг оронд ухууллаа. Тэгээд тэр хүний амьдрал дээшлээд байгаа юм. Дээшлэхгүй болохоос уурсан шүү дээ, зүв шүү дээ. Дээшлэхгүй болохоос уурсан шүү дээ. Үүдэн дээр нь байгаа нэг үер босоход гардаг гүүрийн засаад өгчихгүй байна. Тэр мөнгө сумын төвд нь алга. Гэхдээ хамгийн бодиттой жишээ хэлье. Би дөнгөж сая одоо Эрдэнэс 5 толгоогоор ороод энержи ресурсаар ороод ирлээ. Цогцчихсэн. Монголын манай орны эдийн засгийн баг орлогын биш дээ, баг 20 орчим хувийг дангаараа олж байгаа юм шүү дээ. Сургуулгүй ойлгож байна уу? Сургууль нураа онж байна. Ингээд хүний санаанд орохгүй шүү дээ. Инхээр чи тэр ард иргэд уурлаа шүү дээ. Уурлах байхгүй. Тийм ээ. Тэг ухуулаад идэг миний амьдрал ямар нөлөөтэй байгаа юм. Энд чи өөрөө төсвийн бодлого эдийн засгийн хөгжлөд ботор яваад байгаа байхгүй. Энэ орж ирсэн орлого зөв хуваарлагдж байгаа тухай асуудал уулуурхаан салбарын асуудал болж харагдаад байдгийг бид нар ялгаж салгаж хэлэх ёстой. Юу гэхээр улс орон хаанч мөнгө болж байна. Айл өөр хаанч мөнгө. Гэхдээ яаж хуваарлаж чинь гэдэг дээр л хэрүүл гардаг. Одоогийн бодлого буруу байна гэдгийг л хэлээд байгаа юм. Дэлхийн бүх улс оронд ингэж л явдаг. Тэгэхээр энэ чиглэл рүү хэдүүлээ харах ёстой. За хоёрдугаарт бол одоо дараачийн асуудал юун дээр яваад байгаа вэ гэхээр одоо бид түрүү надаас асуулаа та ингээд эсэргүүцэл тэмцэл юм. Тэгэхээр нэгдүгürt бол хүмүүс ингээд бити мэдэхгүй гэдгээр нь ингээд чи бол биш би бол мэрэгжлийн хүн гэж бити хандаа шингээж аваа уулзаа уучраа яриа энэ шинжлэх ухаанчаар хандаа ажиллаа зам нь байдаг юм аа. Хоёр энэ бол уулуурхаан салбарын асуудал биш юм аа. Энэ бол өөрөө мөнгөний чинь тэндээс олсон орлогын одоо газрын чинь нухад олсон орлогыг хуваарлахтаа чамд өгөхгүй буруу хуваарлаад байгаагийн асуудал яваад байна. Тэ? За дараачийн асуудал бол ийм асуудал байдаг. Нэг юм ойлгох хэрэгтэй. Би юу гэдлөө? Эмнэлэгт очлоо. Эхот харууллаа. Эхо хийж байгаа тэр аппарат тэр чигтээ уулуурхаан бүтээгдэв. Зүрхнийхээ судалсныг хэмжүүллээ. Тэр чигтээ уулуурхаан бүтээгдэв. Чагнуур тэр чигтээ уулуурхаан бүтээгдэв. Үнэ? Тэ? Эмройд харууллаа. Тэр чигтээ уулуурхаан бүтээгдэв. За тэгээд им уулаа. Бас тэр дотор ч одоо уулуурхаан бүтээгдэхүүний орц байна. Үнэ тэ? Ингээд явхаар нэг зүйл байгаа байхгүй. Бас нэг зүйлийг бид нар ойлгочих хэрэгтэй. Уулуурхаан салбар бол за ингээ машин суулаа. Дэлхийд дулаардаас болоод бензиний одоо хомжтлоос болоод бид нэр цахилгаан машин унжиг хэлж штэ. Энэ тэр чигт уулуурхаан бүтээгдэхүүний үр дүн. Ингээ явахаар би нэг одоо Канадад нэг бизнесмений мөн сууж ирсэн байхгүй танилцуулт. Гэсэн чи тэр хүн бол их гоё хэлж байна. Уулуурхаан салбар бол ертөнцийг аварж байгаа салбар байна. Үнэн. Би бол ингэж боддог. 1875 онд дотоод шатлалт хөтөлбөр бий болсон. Эндээс хүний дэлхийн хүн амын тоо огцом дэше өссөн. Яас өвдөхөр нь эрүүл болгож авч чадаад байна шүү дээ. Уулуурхаан тэр хөгжлийн үр дүн багхгүй. Хүн өсөд дэше явангууд юу болсон? Хэрэгцээ нэмэгдсэн. Тэ? Сургуульд суух хүүхдийн тоо нэмэгдэж чинь, цэцэрлэгт очих хүүхдийн тоо нэмэгдэж чинь, идэх хоолны хэмжээ ирж, тэр их хийх хоолных нь төмпөн хүртэл тоо нэмэгдэчихээр олборлолт нь. Энэ хэрээр үн өснө. Ингээл одоо салбарч нь өөрөө ингээд хүн төрөлхтнийг авч яваад байна шүү дээ өөрөө. Тэр эцэст нэг юм үг шүү дээ, тэ? Канадын Брitish Columbia-ийн Ванкувер хотоос хойш юм явж байгаа Британий маань одоо дээхэн үед юу байсан бэ гэхээ. Дэлхийн 1-р дайны үеийн одоо сумны одоо хойтлын хонгооны бараг 15 орчим хувийг ангаараа үйлдвэрлэжсэн тийм гаргаж ирсэн тэр одоо зэсийн уурхай гүний уурхайлгаа бид одоо мужирлцсэн. Тэр уурхай аман дээр бичсэн. If it's not grown,
It must be mine. Mind Өөрөөр хэлбэл монголоор бол хэрвээ энэ ургаагүй бол олборлно. ухсан л байж, ухаж олборлсон л байж таар. Хүн төрөлхтний хэрэгжилж байгаа зүйл нэг бол ургасан, нэг бол ухсан л байгаа байхгүй. Тэгэхээр хэрхэн зөв уух тухай асуудлыг ярих хэрэгтэй. Хэрхэн зөв уух гээд байгаа, яаж чиний амьдрал нөлөөлөх гээд байгаа, энэ салбар яаж чиний амь насанд чинь нөлөөлөд байгаа, яаж чамайг өд татаад байгаа вэ гэдгээ хэдүүлээ. Одоо эдийн засгийн мундаг том тоо ярихаас илүү яг ингээд нэг юм амьдрал чинь юм байгаа шүү дээ гэдэг юм хэлчихэж ойлгуулах шин. Энэ өөрөө шинжлэх ухаан. Монгол бүр кейс байна. Би бас нэг одоо оюутан байх үедээ судалгаа хийж явжсэн. Увсан аймагт нэг сум байна. Тэр сумд Канадын хөрөнгө оруулалтын компани нэгээд нүүрсний урхаанд хөрөнгө оруулалт хийжээ. Би таны түрүүний ярьсныг бол тэр фактор баталж фокус суулаад дотор. Монголчууд хийж эсрэг үүсдэг юм байна. Тэгсэн чинь юу гэхээр сумаараа босч байгааг хаачиж. Манай нэг алдартай дуучин байд юм аа. Очоод үүдэн дээр ингэж ажиллаж хаалгацсан. Тэгсэн нөгөө Канад компани чи сумын захиргаат тань уулзаад нөгөө хоёр арт хэрэгтэй цэс шимцаад 1 сарын хугацаанд бид нар арт иргэд дуурахаар танилцуулаад ойлгуул танай амьдрал ямар хэрэгцээтэй ойлгуул. 1 сарын турш уурхагаа ойлгуулах ажил бүрүүдийг хийж явсараа ингээд ийм байна. Таны амьдрал ингэж нөлөөлнө ингэж явсаар тэгээд дараа нь сумын арт иргэдийн юу хийсэн бэл санал асуулт. Даалгаргүй хувийн саналаар дэмжигдсэн байгаа. Болохгүй ш болж байгаа байхгүй. Болохгүй ш болоод байгаа байхгүй. Тий, ажиллах хэрэгтэй л гэдэг чинь. Тэгэхээр манай салбар өөрөө энийг хайцсандаа л байгаа болохоос тэг болохгүй юм байхгүй. Тэгэхээр би бол юу хэлээд байгаа гэхээр би нөгөө хэлээд шүү дээ. Намайг одоо ингэ өдөрч явах үед үнээс цааш үлдээсэй гэж бодож байгаа зүйл бол нийгэмтэй ажиллах. Судалгаа шинжилгээний байгууллагуудад дэмжих. Судалгаа шинжилгээний байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх. Эднэртэйгээ ярьж байгаа энэ чиглэлийн мэргэжлүүдийг бэлтгэх, чиглэлийн мэргэжлүүдээ бүр нутгийн онцлогоор бэлдээ судалгаа шинжилгээг нь хийлгээд датаг нь харж байгаа тэрэнд нь таарсан ажилтнуудыг энэ уулгын төслүүд хийж явж ээж бидний дискүүд. Түүнээс бол чи бол одоо юу ч хийдгэн те уулуурхаа гэсэргүүцэгч чи бол одоо хөдөөнөө очиж хоноо хариул чи гар утас сэргийлэх ирэхгүй ингэж яриад бол бид нар үдэнд төрөх. Тэр бол явахгүй. Яг сайдыг хэлэхэд санаж ин нөгөө холбоотуудын ICMM гэдэг те одоо манай юуны бол хамгийн том одоо холбоо шүү дээ. Тэрний ерөнхийлөгч маань нэг хурал дээр хэлчихсэн. Ер нь чи олон улсад л байдаг зовлон юм билээ. Нөгөө ургуулахгүй л олборлдог гэд те. Тэнгүүд нөгөө хүмүүс угаасаа нэг тойхоо ойлцсон. Угаасаа хэвлэлийн усны мэдээл хүн ам ингээл явцгаа ажилтурчлаа дагаал хөгжиж байна. Ажилтурчлаа дагаал олборлолт нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө нойлын цаас байхгүй болчвол эн чинь дахиад бид нар нөгөө байгууллагч нөлөөлөл үзүүлж ич тэрийг үйлдвэрлэж байгаа шүү дээ. Нойлын цаас байхгүй болчвол одоо яах вэ та гэж асуухад хүн ингээд нэг бодох юм байна гинэ. Бүр ингээд янз бүрээр бас ингээд ажиллах гал үзээд байгаа хгүй. Энд чинь нөгөө гадныхнын ч адилхан ингээд мэдээж яг хөө тийм бидраас жоохон төрүүлээ дахиад явцсан юм байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс ерөөсөө нөгөө юу гэдгийг энэ бүтээгдэхүүн яаж гарч ийн гэж бодох тийм юм байхгүй. Илүү л нөгөө гоё сайхан дүр тэмүүлээл нөгөө одоо технологийн салбар тэ ингэж тэгж ингээл тийшэл яваад байдаг. Гэтэл яг нөгөө анхдагч хэрэгцээгээ бид нар хаанаас гаргаж ийн, яаж олборлж ийн, яаж авч ийн гэдэг ерөөсөө анхаарах байлцсан байна гэдэг нийтлэг юм байд юм байна гэдэг. Тэгэхээр саяны яг нөгөө ярьдгаар гол асуудал бол иргэд надад яаж энэ мөгөж ирж байгаа юм бэ гэж ингээ бухимддаг штэ. Тэнгүү та 30 жил ухчаад бидний амьдрал сайжирсангүй гэдэг. Тэгэхээр нөгөө уулахран компанийн олборлоод экспортлоод өгчлөө төсвийн зарцуулалт маань хэр байна. Одоо яг дэлгэр сайхан багш маань одоо төсвийн зөвлөлд байгаа. Тэгэхээр энэ зарцуулалт хэр одоо үр өгөөжтэй байна. Энэ маань одоо нийгмийн одоо well-being те амжиргаанд одоо тийм амьдралын чанарыг сайжруулахаас яг чиглэж чадчихэв. Үр дүнтэйгээр зарцуулагдаж чадчихэв. Тэсүү сая таарын төчөг асуудал хамгийн чухал. Түрүүний бидний нийгэмд ойлгоон дээр нийгмийн шийдсэн заавыг гэдэг тэр зүйл бас хэдийх совчлогоо хийснээрээ биш. Тэрний амьдралд бодтой нөлөө үзүүлэх нь бол хамгийн зөв арга. Тэрэн дээр бид нар одоо хийж байгаа зүйл бол баялагын сангийн асуудал байна. Баялагын сангаар дамжуулаад нэг компаниудад дэмждэг баялагын сангаар дамжуулаад иргэдэд бодит орлого. Арабын орнуудын хүлээн зөвшөөрөгдөд байгаа уулгахын ерөнхий нөхцөл байдал төвшөлт бодтойгоор сард $100 очиод иргэний амьдралыг нь дэшин татаад дээ шүү дээ. Бодтойгоор нөлөөлж байгаа тэр сувг бол их чухал. Одоо яг үндэ харамсалтай нь санал нэг байна. Монгол улсын уулгахын баялаг бол хагас орж ирж байгаа эдийн засгийн өөрчлөлт орлого бол асар өндөр байгаа. Энэ дэр хойролт үргээр шог буруу байгаа гэдэгт бол санал нэг байна. За төсвийн зарлага угаасаа асар хүчтэй тэлж байна.
Өнөөдөр бид 32-аас нэгдийн төсөв яриад сууж байгаа. 13 оны төсвийн гүйцэтгэл бол 23-аас нэгдэл байсан. 23.4 баха. Тэгэхээр энэ төсөв бол 2-3 жилийн дотор асар урттай өсөж байна. Жилийн дотор нэг 60%-аар өсчих гээд за сая төсвийн тодтолдоор буугаад нэг энэ бол нэг 50% буух шиг боллоо. Тэгэхээр энэ дээр бидний төсвийн зарцуулалт бол урагштай байна гэж би өөртөө сайн хэлж чадахгүй байна. Энэ их өндөр зардлыг бид нар өгч байна. Гэтэл Монгол улсын нийгмийн үзүүлэлт зүйлийн төлөвлөлтөд сайжрахгүйгээр нөгөөл баталгаж орж ирнэ л да. Эрүүл мэндийн чанар, боловсролын чанар, иргэдийн амьдрал бид нар ядуурлын тоогоос сүүлд гаргасан тоогоороо дахиад бид нар 30% ядуурлалтай байна. Аригтлалт, өвчлөл, тэмцэргийн тоо буухгүй байна. Тэгэхээр энэ нийгмийн шинж чанартай Монгол улсын өвсөлт өчигдрийн үзүүлэлт авилгалын индекс олон улсад бидний тодорхойлдог гол үзүүлэлт гадаад байгууллагуудын тодорхойлдог үзүүлэлт дотооддоо бидний тооцож байгаа үзүүлэлтүүд бол сайжрахгүй байна. За энэ бол бидний хувьд ялангуяа хүүхэд рүү нийгэм рүү чиглэсэн асуудлууд дээр бид нар тийм эерэг сайн үдээ сонсохгүй эдийн засаг маань тоогоороо хэлээд идэг. Эдийн засаг сүүлийн 2 жилийн дотор засар өвчтөд дэлээд 80% болчихлоо шүү дээ. Энэ бол зөв нөөцний салбар улахан салбарын нөлөөлөл. Тэгэхээр энэ салбараас одож байгаа төсвөө бид нар яг иргэн рүү чиглэсэн. Өнөөдөр төсвийн бодлого дээр яригдаад байгаа олон жил явсан боловч харахаа ингэж чадахгүй байгаа төсвийн нэг төгрөг болгон бодлого байх хэрэгтэй, өвдөлтөй байх хэрэгтэй. Үрдүн цөөрсөн төсөв хаана байна? Бид хөгжлийн төлөвлөгөө баталдаг, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр баталдаг. Тэрэндээ суудлаад бид нар тэрийг бэхжих төсөв баталдаг өгнө. Тэгэхээр тэр үрдүн нь хаана байгаа юм бэ? Тэгэхээр энэ дээр л одоо бид цаашдаа илүү анхаарах хэрэгтэй. Энэ хэмжээгээр тэлж байгаа төсөв маань иргэдийн амьдралыг яаж нөлөөлшин, нийгмийн шударгаас чанарын үзүүлэлтүүдэд яаж нөлөөлшин гэдгээр л хэмжихээсээр аргагүй. Тэгтлээс нь харуул хараахан тийм эерэг томоохон сайн зүйл хэлчих боломжтой алга. Гэхдээ бид төсвийн тогтолцоо, төсвийн бодлогын хувьд бол харьцангуй өргөцөө орчин, засаглалын хувьд бол харьцангуй сайжирч байгаа. За одоо энэ олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд байгаа гэсэн тэрний нэг нэлээслийн засгийн газрын зүгээс бүх яамдууд ерөнхийлөн заргалнаар хэлэлцүүлэг хийсээр байна. Маргааш ч гэсэн мөргөлжлөн. Тэгэхээр энэ хүрээндээ бол ард иргэдэд нээлттэй ил тод төсөв, иргэдийн оролцоотой төсөв. Тэгээд иргэдэд өвдөн бодтой мэдрэгдэх юм төсвийг хийх шаардлагууд бидний тодорхой хэмжээнд байна. Энэ дээр бас одоо манай саяхан голлох салбаруудын ялангуяа төсвийн бүрдүүлэлтэнд өндөр өргөдөлт оролцдог салбаруудын холбоод нийлээд бизнесийн нэгдсэн зөвлөл гэж байгуулсан. Энэ маань эргээд бид нар нөгөө төсвөө бүрдүүлж гин эргээд тэрний захиран зарцуулалтанд бас сайн шиг үр бүтээмжтэй эргээд нөгөө нийгмийн амьдралыг сайжруулахад бас явж гин үгүй гэдэг хяналтаа тавьдаг байя гэдэг. Энэ дээр бас яг төсвийн гол бүрдүүлэгч салбарын сайдын хувьд ч гэсэн та бүхэн бас энэ дээр яг манай яамных ингээд бас давхар ажилдаг болоосоо гэж хүсэж байна. Бид нар мэдээж хийх юм хийж байгаа. Гэхдээ таны хэлдгээр бас энийхээ зарцуулалтан дээр эргээд нөгөө орон нутг руу шингэх өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр та бүхэн манай сэтгэл санаачлалтай ажилласаа гэж хүсэж байна. Тэгээ мэдээж яг одоо түрүүний одоо хууль эрхцэн өөрчлөлтүүдийг хийх юм бол маш гоё эерэг одоо мессежүүд гарах итгэл үнэмшил бол төрж байна. Мэдээж одоо аж үйлдвэрчлэлтэй онцлоод энэ жил бас аж үйлдвэрийн яам болж өөрчлөгдсөний хувьд бид нар уулархан 7 хоног дээр хилцэх нь. За энэ тодорхой саний ярьсан 5 асуудал дээр хууль эрхцэн орчны багцаар ингээ өөрчлөлт явах юм бол мэдээ цаашдаа саний ярьдаг эерэг үзүүлэлтүүд гарна. Гэхдээ бас нэг асуухгүй байж боломгүй нэг асуулт байна. Одоо ялангуяа салбарын сайд гэдэг таны ч одоо манай салбарынхан хүлээлт хүндэлтэй байна шүү дээ. Энэ асуудлаа мэдж байгаа. Энэ дээр нөгөө гарц гаргалгаа гэсэн ярьж байгаа. Олон жил нөгөө шийдвэр хүлээсэн олон асуудлууд байгаа. За тэрний нэг бол хууль эргэж үйлчлээд байна. Ялангуяа хөрөнгө оруулалт хийгээд ирж байна. Мэдээж хөрөнгө оруулалт бол урт хугацааны доктортой байдлыг шаардж байгаа. Энэ чинь 5 жилийн асуудал биш те 10, 20, 30, 40 гэдэг. Гэтэл эргээд тэрнээс хойно гарсан хуулиуд нь эргэж үйлчлээд нөгөө лиценз эзэмшигчдийг манд буруутгаад зөв буруу гэд хэлцээд те одоо ингээд нэг юм олон нийтийн хилцүүлэг гэдэг рүү маш их оруулж байна л та. Гэхдээ энэ маань бол тухайн үедээ мэдээж хуулийн хүрээндээ шийдвэр гаргаад тэрийг эзэмшигч бол авцсан байгаа тий. Тэгээд нэг стратеги орд газар гэдэг юм ойлголттой одоо маш олон жил бид нар зовж шít. Энийг яаж шийдвэрлэхээ мэддэггүй нэг хідэн компани листэнд оруулчаад гэтэл олон улс төр стратеги ач холбогдолтой ашигт малтмал гэдэг юм одоо зөрүүтэй илүү бодлогоор дэмжих юм ойлголт яваад байдаг. Гэтэл манайх илүү ингээд хэцүү болгоод хайгаал ороод гэх юм бол одоо 50% ч аавна гэх юм бол хинч одоо энэ дэр хайгуул хийхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээ бид нар яг нэг юм одоо бүр зоригтойгоор одоо тий салбарын сайдын үед нэг юм өөрчлөлт хийгээсэй гэж хүсэж байна. Энэ дээр танд бас ямар бодол байна? Тий яг
Энэ бол маш олон ирээдүйн тий хөрөнгө оруулалтын одоо баталгаа Нэгдүгээр болно шүү. бол ийм л юм. Зүгээр одоо хууль буцаж үйлчлээд байгаа нөхцөл байдал руу орох юм бол хөрөнгө оруулагч битгий л энэ улсад одоо арчил эрхчлэн тэтгдэг нэг ч хүн 50 амьдрахаа болж ирнэ. Тийм учраас бол энэ маш буруу үзэгдэл. За хууль буцаж үйлчлэх гэж байгаа чим шиг юм сонин нөхцөл байдлаас шалтгаалаад манай улсын хөгжил бас бомжигдож байгаа асуудал. Би энэ олборлох салбартаа одоо суурилсан эдийн засгийн орнуудад байдаг популизмуудын нэг хэлбэр. Тэгээ одоо ер нь зүгээр хөрөнгө оруулагч хүн бизнесмен хүн одоо ямар ч хүн газарлын нэг л өсдөг шүү дээ. Одоо байгаагаас л бити муудчихас. Тогтвортой тий. Тогтвортой байгаас л байхгүй юу? Тодорхой байгаа. Тодорхой байгаасаа тий. Тэгээд өөрөлдвөл одоо шинэ тач малтмлын хуулийг намайг өөрчлөв. Тэгээд шинжилсэн найруулга оруулах сүүлийн хэдэн сайд оруулсангүй. Би бол нэг үнэ л хэлж байгаа. Яг одоо та хэд маань ус одоо сайхан үг хэлсэн дэх баярлалаа зүгээр. Би бол хичээ. Надад бол харж байгаа юм байна. Надад тэгээ хүлээлт бити өндөр байгаа. Тий. Энэ хүлээлт өндөр байгаа. Айгуу баг юм хийгээд ингээд хэцүү байснаас маш баг хүлээлттэй байжгаад хичээж байгаа нэг хатар юмнууд хийчихвэл бид бүгдийн сэтгэл зүйд их зүгээр. Тийм ээ. Тэгэхээр би бол одоо та хүлээлт өндөртэй байгаа одоо баярлах юм ерөөсөө Хэцүү санагдаж байна. Хариуцлага. Хариуцлага шүү дээ. Гэхдээ энэ ажлыг хийн гээд зориглож байгаа хүмүүс хийх л шүү дээ. Тэр хүлээлтэнд хүрэх шиг хийх гэж байна мэдээж. За хоёрдугаарт бол хууль энэ одоо тийм учраас би одоо энэ малтмлын хууль дээр бол жишээ нь ингэж байгаа шинжилсэн найруулга гэж яриад шинжилсэн найруулгын концепц бид бүтэн авч гарч чадахгүй. Би бол юм гэхгүй байгаа. Иргисттэй. Тэ янз янзын л одоо нөлөөлөх. Тийм учраас нэмэлт өөрчлөлтөөр явна гэсэн бодолтой байгаа. За энийгээ бол засгийн үйл ажиллагааны одоо эхний 100 хоногийн ажлын даалгаварт оруулсан байгаа. Ихсэн дээ гэсэн. Тэгээ нэмэлт өөрчлөлтийн төслийг одоо ойрын үед би одоо Эрдэнэ соёлын сайдын дэргэд одоо зөвлөл гэж байдаг. Манай одоо шинэ зөвлөлөө байгуулсан. Одоо эдгээр хуулиараа одоо дэргэдээ зөвлөлтөй ганц сайд юм шиг үлээ. Тэр зөвлөлөө байгуулсан. За зөвлөлийн хурал маань одоо эх 7 өдөр болно. Зөвлөлийн одоо хамт олон бол дандаа салбартаа хамаатай эрдэмтдийн судлаачид болон бизнесийн төлөөлөл одоо төрийн байгууллагын төлөөллүүд байгаа. Энэ хүмүүст ямар ч өглөх гэж байгаа вэ гэхээр төр хувь олон нийтийн дунд малтмлын хуулийн нэмэлт өөрчлөлт орох эхний хамгийн чухал 5 асуудлыг оруулах хэрэг хуулийн өөрчлөлтийн төслийг яалтаа боловсруулж өгөөч. Яам боловсруулчаар тулгаад авах биш. Нийтээр яриад аваа тэр. Тэр чинь аваа юу яа. Энд дээр нэшлээ зөв. Энэ бол бодлого байхгүй. Ингэж явна шүү дээ. Салбараа мэдж байгаа хүмүүс те. Мэдээж яамны зүгээр сая хэлж байгаа болгоод байл юм тойл болцгол энэ асуудал байна. Ингээд нэмэлт өөрчлөлтөөр явуулъя гэж бодож байна. За тийм учраас бол энэ бодлого нь өөрөө юу гэхээр одоо байгаагаасаа огт танихгүй зурагтаа доошоо ончих уу бүр дээшээ одоо сансад босч магадгүй л байгаа юм. Тэгэхээр эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр муудлаа гэхэд яг одоогоор үлдэнэ. Өөрчлөлт орвол улам сайжирна. Ийм л одоо бодлого барьж хийн гэж бодож байна. За хууль эргэж үйлчлэлттэй холбоотой асуудал тэр Монгол улс арчилсан үндсэн хуульд итгэдэг. Би бол арчилсан улсын үндсэн хуулийг одоо дагаж мөрддөг иргэн гэж өөрийгөө итгэдэг. Сонгуультай ийм одоо хүн төрөлхтний нийтлэг үнд зөвлөлтэй ижилхэн үнд зөвлөлтэй ийм орон. Би Монгол улсыг дэлхийд дээр цор ганцаараа байгаад шалган дотроо шийдвэр гаргаад амьдэрдэг гэж боддоггүй. Бидний хамтын хөдлийн иргэн тойрны олон улсын байгууллагууд, олон улсын одоо хамтын хөдлийн байгууллагуудын дэг жаяг бидний нэгдэн орсон гэрээ конвенц гэж бий. За энэ бол үндсэндээ одоо Монгол улсыг маань одоо олон улстай хөлнөлүүлэн асахын боломжийг олгож идэг. За энэ хэм хэмжээний хүрээнд ч гэсэн ер нь одоо хөрөнгө оруулагчид бол хамгаалагдсан байгаа гэж бодож байгаа. Тэгээ яг ямар нэг байдлаар бид нэр эргээд ямар нэг шийдвэр хувь хүний төр засгийн шийдвэр эргээ дандаа цогцолттой байдаг байхгүй юу? Эсвэл эрэг талдаа гарна зөв шийдвэр байвал сөрөг талдаа байвал манай улсын хөгжил тэр ингээд 10-20 жилээр хойш явах гэсэн. Ийм л Монгол улс яг хүн шиг байхгүй юм. Хүн итгэж болдог хүн итгэж болдог хүн гэж байдаг. Яг тэрнтэй хүн итгэж болдог хүн байж бид нар хөрөнгө оруулалт хийж эдийн засаг маань томч амьдрал дэвшлэн
Энийний тулд хууль буцаж үйлчлэгдэггүй байж л бид нэр Уршиг сэтгэл авах даадаг хүн болно л гэсэн нэг. Зөв. Хоёрдугаар асуудал баялагын сангийн тухай хууль. Мгм. Баялагын сангийн тухай хууль бол нин үгүй хэлэхэд одоо өөрчлөгдөх ёстой байгаа. Ямар өөрчлөлтөд орох ёстой байгаа вэ гэхээр мартамлын нөөц ашигласны төлбөрийн орлого амнат гэж бодлоо. Энэ орлого нь орж ирэнгүүтээ 60% нь ирээдүйн өв санал шууд ингээд ямар шийдлэнгүй хадгалагдчихж байгаа. За өвчин 40 дээрээс нь осын төсвөрөөр татаад авчиж байгаа. Хамгийн найдвартай орлого ухаа шүү дээ. Амнат гэдэг орлого бол уулуурхайн компани ямар одоо байгалийн баялаг ашиглаж байгаа уулуурхайн компани ашигтаач байна, ашиггүйч байна. Үйл ажиллагаа явах юм бол тэнцэнээс шууд хамгийн найдвартай орлого. Энийг ингээд засаг аваад тэрийгээрээ усын төсөв бүрдүүлээд усын төсөв бүрдүүлэнгүүт янз янзын сонин төслүүд рүү хийгээд ард иргэдийн карманд юу ч орохгүй болоод амьдралд нь нэмэр босгор чинь хүмүүс уурсаж. За ард иргэдэд тараадаг одоо мөнгө өгдөг хэсэг нь юу өгсөн бэ гэхээр төрийн өмчт компаниудын ногдол ашиг гэж сангаар хийгээд тэр төрийн өмчт компаниудын ногдол ашиг гарч байна. Тэгэнгүүт ашигтай ч юм уу айтайгаа ажиллаж байгаа хувийн хвшлэр рүүгээ энийг төр авах юм бол чанд мөнгө өгөх гээд штэ гэдэг ийм уралдаанд л оруулж байгаа байхгүй юу? Бодлого нь одоо энэ ашиг. Одоо энэ баялагын сангийн тухай хууль чинь. Ингэхээр юу болчиход байгаа вэ гэхээр хувийн хвшил рүүгээ дайрч ороод за энэ бол болох болно. Одоо хувийн хвшлийн оюутлогоо аваад нэрж ресурс аваад бүгдийг аваад болно хамаагүй. Тэгэхдээ нэг л удаагүй үйлдэл. Ингээд цаашаа манайх хүн хөрөнгө оруулж авч хийхгүй. Цаашаа нэгж том төсөл гарч ирэхгүй. Одоо бодиттой ийм ямар төстэй байдлаар орчод байна. Тэгэхээр хайгуулын салбар бас явахгүй байгаа нэг шалтгаан чинь байхгүй. Сайхан урд газар лицензүүд авчиад хайгуулаа хийж чадахгүй айгаад байна шүү дээ. Нөөц томрхол юм бол стратеги ордод авчихна. Тэгээ нөөц нэмэгдэхгүй байх бас нэг шалтгаан болчиход байгаа чи тэр байхгүй. Ингээд эндээсээ одоо бид нэр өөрийгөө ингээд барьцсан юм хүлээсүүд авах орцсон. За ингээд ямар одоо тэгэхээр одоо энэ байдлыг солих хэрэгтэй юм байна. Ямар байдлыг солих хэрэгтэй гэхээр хамгийн найдвартай уулуурхайн төслүүд ашигтаач ашиггүй ч ажиллаж яхад санал нь ороод байдаг хэсгээс ард түмэндээ сар болгон одоо мөнгө өгдөг. Одоо эсвэл одоо боловсролт нь хөрөнгө рүү шилжүүлж яадаг, эрүүл мэнд рүү шилжүүлж яадаг. Энэ загвар руу ороод төрийн өмчит компаниудын ногдол ашигыг өнөөдөр Эрдэнэс таванчлалууд хачин заваа юм юу болчихсон байгааг бид хараад байна. Харж байна те. Маш өндөр үнэтэй аяжуулах үйлдвэр олон жил ярьж байгаа 13 км-ийн цаана аваач барьчих. Яагаад гэвэл дунд нь конвейерийн систем 280 тэрбум төгрөгөөр барих ёстой болгож байгаа байхгүй. Тэр чинь худалдаж авахын тулд бас тендер хийн штэ. Тэндээс ч бас янз янзын ёсч сонирхол байсан байж магадгүй болчиход байгаа байхгүй. Тэ? А тэнгуүтээ эвдэрсэн нэг айгуу сонь тонд хөрөмжүүд тэгээд чи имийг айцсан боо. Энд чинь төрийн өмчт компаниудын завхрал бампуур л байхгүй. Дандаа галгаа зэлгээд энд яваа. Өнөөдөр одоо манай засгийн газрын хуралдаан нар энийг яриад хууль хамтын байгууллага өгч байна. Тэгээд энийг өгөөд энэ удаа тэр хүмүүс дахиад шийтгэл аваа явна. Дараачийн хүмүүс нэр нь дахиад шийтгэл аваа, дараачийн хүмүүс нэр нь дахиад тулгаа игээд явах байхгүй. Тэгэхээр энийг хувьчлах шүү дээ. Хувьчлах тодорхой хэмжээг нь хувьчлаад бодит жишээ байна. Монгол шуудны компани байна. Хэдэн хувийн чөлөөтэй хувьчилсан юм бэл. Дийлэнх хувийн төрдөө байгаа. Гэхдээ баг хэмжээг нэг 20%. Хөрөнгөний биржээр хувьчилсан чинь үйл ажиллагааных нь одоо орлого нь 10 дахин билүү 20 дахин өссөн байна. Яг бол чи дэмий зардыг гаргуулахгүй шүү дээ. Хянаад байна шүү дээ. Иргэд. Яг юм болчих. Тэр шиг энэ одоо Эрдэнэс 5 толгоо одоо энэ Эрдэнэс Монголын харьяанд байгаа энэ томоохон төслүүдийг хувьчлаад ард иргэдийн хяналт руу оруулаад ингээд зарлаа буруулаад явахгүй бол төрийн өмчт компаниуд хизээш ашигтай ажиллах. Дээрээс нь орд газар сурчилж болдог. Би тоо баримттай хэлье. Нүүрс гэдэг чи түрүү хэлсэн шүү дээ. Тэр нүүрс гэдэг чи өөрөө хатуу одоо коксч нүүрс бол 100 гаруй долларын үнэтэй. За 3.1 коксч нүүрс байвал одоо 41 60-70 долларын үнэтэй. За тэгээ 2.1 байвал 150 доллар. Тэгээд ингээд үнэ. Тэнгүүд тухайн нэг одоо засагтур одоо компани өдөрч байгаа хүмүүс мундаг ашиг олж байгаа, мундаг менежмент хийж байгаа гэж нэр авахын тулд зүгээр л хамгийн үнэтэйгээ совчлоод олболчихж байгаа. Совчлоод олболчхоор ямар аюул учирч байгаа вэ гэхээр 100 жил ашиглах байсан уурхаг 20 жил ашиглаад ямар ч ашиггүй болгож байна. Үнэтэй хэсгээс орлоод авчихж байгаа. Өрмийг аваад зарчиж байгаа. Ийм аюултай хорлолтой юм байна. За тэнгууд хулгай хийн, дээрээс нь ордыг сурчлан, ингээд бүр замбраагуу юм боловч шүү дээ. Тэгээд дээрээс нь компани олигтой ашигтай ажиллана. А тэнгууд энэ компаниг үр ашигтай ажилуулах үүргээ төр өөр дээр авах ганц арга нь юу гэхээр төвшөрөө төвлөрүүлж байгаа юмаа тэр компани ногдол ашигаас авдаг болгож систем нөгөө
нөгөө баялагын сангийн хууль тийм өөрчлөх хэрэгтэй юм байна. Мгм. Тэгэх юм бол төр чинь өөрөө тэндээс орлого авахын тулд компани чинь бас шавхна шүү дээ. Мгм. Менежментийн сайжгуул хөв рүү оруул гэдэг өөр өгөөж нэмэгдүүлэх тухай асуудал яригдах шүү дээ. Ер нь бол түрүүн одоо дэлгээс сайхан багшийн хэлээд байгаа тэр ихгүй. Мгм. Ард иргэд яагаад дурлаад байгаа вэ гэхээр манай салбарыг бас янз янзаар буруу зүрх ойлгоод байгаа гэхээр ухаалчаар дуу гурван оролцогчтой л тийм. Өөрийнх нь амьдралд халаасанд юм орж ирэхгүй бол гурлаад байна. Мгм. Тийм ээ. Нийгмийн тэгш шуурилт юм. Тийм. Нэг хоёр компаниуд бас яагаад сэтгэл хангалуун байгаа биш үү? Тэгээд айдастай болцсон байгаа даа гэхээр ажиллаж хөрөнгө оруулж эрсдүүлж ажлын байр бий болгож байхан муулуулж байгаа дээрэмдүүлж магадгүй нөхцөл байдал болт. Тэгсэн мөртөөсөө нийт одоо цэвэр ашигийнхаа дэвшиж бүгд татвар хураамжууд бүх юм маш их татвар 70% гарч илж ш бид нар тооцоож үзсэн. үр өгөөжийнхаа 70% татвар хураамжид төлчөөд тэгээд ард иргэдэг загнуулаад байдаг төр заслагтаа загнуулаад байдаг. Уг нь бол би юм өгсөн штэ гэдэг. Ажиллаа хийсэн. Харагддаггүй тэр нь юуээс харагддаггүй. Ард иргэд мэдрэхдэггүй болохоор чинь компаниуд нь хаппи одоо сэтгэл хангалуун биш, ард иргэд нь сэтгэл хангалуун биш, төр засаг л хаппи байгаа шүү дээ ойлгож байна тийм. Тэгээд нөгөө ард иргэдийг төр засагтаа ингээ мөргөлдүүлсэн ийм л одоо үйл болсон байгаа даа. Энийг бол одоо яах ёстой гэх юм нөгөө ийм Mongolia платформ дээрээсээ одоо уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлт гэхэд сар одоо ингэ л шин үндэсний баялагын сангаас сар болгон Монголын иргэн бүрийн халаас нь 100,000 төгрөг өгдөг болёо. Тэр нь уул уурхай үйл ажиллагаа идэвхч хэрээр нэмэгддэг бай. Уул уурхай үйл ажиллагаа буурах хэрээр буудаг бай. Тэ? Тэгээд уул уурхайгаа ажилуулахгүй ногоо одоо яриад гайхуул одоо аймагуудын ард иргэдэд тэр мөнгө нь очтдгүй бай. Тэ? Тэр нөх хуваарлалтаа тий зөв. Хуваарлтаа зөв болох ёстой шүү дээ. Ингээд ийм хөлбөр төсөөлөл. За тэгэнгүүт компаниуд бол чинь тэр 100,000 төгрөг өгдөг. Одоо ингээд баялагын сангаас халаас нь 100,000 төгрөг өгдөг учраас сар болоо. Тэгэхэд компаниуд тэнцэнээс ингээд харж байгаа уулын баяжуулах эрдэнэ төлөвлөлтөр бол энэ 100,000 төгрөгийг 30,000-ыг манай компани өгсөн шүү. Мөн үү? Тэ? За эсвэл одоо оюу толгой нь 20,000-ыг өгсөн шүү. Тэ? За одоо нөгөө муу нэртэй энержи ресурс нь 5,000-ыг бид нар өгсөн шүү. Сар болгон чамд өгж байгаа шүү. Бид нар ингээд нээлттэй хардаг болгоч байгаа. Баялагын сангаа. Хэдэн төгрөгийн амнат бид нар сар болгон төлөөд тий тэндээс нь хэдийн чамд өгöd байгаа юм бэ гэдгээ зөв. Бодтой өөрөлд бас нэг гавьяа идэх хэрэгтэй шүү дээ компани ч. Тэ одоо энэ доржин компани, цэцгийн компани бас 1000 төгрөгч болтгоотой баялагын сандаа өгдөг байна. Нэг дараа чинь нэг бас том өөрчлөлт нь юу гэхээр төрвэ, хувь жижиг вэ, том бай, стратегийн биш вэ? Бүгд баялагын амнат төлдөг болох хэрэгтэй. Жигтгэн. Жигтгэн. Баялагын саналууд төлдөг амнат амнат төлдөг болчихмоо. Ингэх юм бол нөгөө хөрөнгө оруулагчдыг айлгадаг, бизнес эрхлэгчдийг айлгадаг 34%, 51%, 100% төр аавна гэж дээрэмдэх гэж айлгаад байгаа ч юм шиг шударгасны юм яриад байгаа ч юм шиг юм байдал руу биш. Жинкнээс нэг үндсэн хуулийн 6-гийн 2-ын концепц чинь одоо заалт чинь бодтойгоор ирчих гээд байгаа байхгүй. Одоо өнөөдөр хараа юм үндсэн хуулийн 6-гийн 2 хинд үйлчлээд байгаа. Том битүү болцсон учраас том битүү хүмүүст үйлчлээд жижиг битүүчүүд нь үйлчлэхгүй үүдийн зарчим яваад шүү дээ одоо. Тэгж болохгүй. Бүгдэнд нь тавиад томынхоо хэмжээгээр ихтэл баг нь багынхаа хэмжээгээр ихтэл эн чинь байгалийн заяагдмал нөөц. Хин ч үйлдвэрлэегүй. Энийг заяа байгалийн одоо геологийн нөөц байж байгааг хөрөнгө оруулалт хийгээд хүрзээ аваад, тэсэлдэг материалаа аваад, долгоо зөөдөг тэрэг мэргээ аваад ухсараа гаргаж иж байгаа. Энэ бол өөрөө хөрөнгө оруулалт. Ингэж чадсан хүн чинь бас өөртөө жоох юм аваад байгалийн баялаг ашигласныхаа төлбөрийг улсдаа төлөө тэрийг ухахгүй байгаа хүмүүстэй хувааж өгдөг тэрийг бодлого байх хэрэгтэй. Тэгвэл тэгэл тоглоомын дүрэн бүгдэд аягүй тодорхой болох юм. Маш энгийн бол. Нөгөө яах бол ийх бол гэдэг. Тийм би бол одоо шинэ ийм концепцийг одоо засгийн газарт одоо яриад байгаа. Тэгээ одоо энд бас би бол одоо нэг л улс төр шүү дээ. Салбарын толгойлж байгаа юм зүгээр. Надад бол ямар бодол байгаад байгаа гэхээр энэ салбар өөрөө нэр хүндтэй салбар болох ёстой. Нэр хүндтэй салбар болохын тулд өөрөө ард иргэдийн амьдрал бодиттой өөрчлөлт өгдөг болох ёстой. Ард иргэдийн амьдрал бодиттой өөрчлөлтийг шууд ингээд одоо халаасанд нь амьдралд нь өгдөг болгосын тулд төрийн бодлого зөв болох ёстой. Одоо бол буруу байгаа л гэж байна. Одоо сая яг бид нар нөгөө ярьсан сэдвүүд ингээ базаад харахад ер нь бол нөгөө салбарын хүрээнд бол хийх ажлаа хийж гин, орлогоо бүрдүүлж гин, төсөө бүрдүүлж гин, хуваарлалтын үед асуудалтай байна. Тэзүүн дээр бас нөгөө бид нар мэдэн штэ нийт одоо ашигын орлогын одоо 10-аас 15%
олон улсын дунд чинь одоо яг хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчд очдог. Үлдсэн нь саяны татвар хураамж төлбөр за тэгээд ханган нийлүүл худалдаа авалт гэнгээ явцдаг тий. Гэхдээ энэ өгөөж одоо буурал гам билээ. Одоо хөрөнгө оруулагчтай өгөөж. Сүүлийн одоо энэ жилийн юугаар харахад 11% л ерөөс дээдлэн. Тэгэхээр өгөөж нь айгу бага болцсон. Эргээд татвар хураамж ингээд үйл ажиллагаа зардал өсөж байгаа. Ялангуяа одоо сайн нөгөө Эрдэнэ үйлдвэрт явж байхад яндан цэцэрлэг нөгөө зэсийн агуулга буураад нөгөө металл авалт гэхдээ хэвийн байлгахын тулд нэлээд ажил хийж байгаа. Тэгээ зардал өсөж байгаа гэж дахиад мэрэгжлийн яриа болоо явчих. Тийм ер нь яг тэгэхээр энэ аяхта усан дотор байгаа. Тийм. Грамм 10 грамм алтаа анхаа холбогддог байсан, жиш холбогддог байсан бол 2 грамм. Тийм. Гэхдээ нөгөө ажиллаа хийгээл яг өндөр нөгөө юугаар бүрдүүлээд байдаг. Гэхдээ энэ бол нөгөө ганцхан манаа дээр байгаа зовлон биш юм билээ. Дэлхийд даяар нөгөө зэсийн ордууд маань өвөрж байгаа. Тэгэхээр энэний хүрээнд бас бид нар нөгөө бэлгэлтэй авах хэрэгтэй юм билээ. Одоо нөгөө агуулгын тооцохтой энэ ордыг одоо тэдэн жилээр урсгалаа л гэдэг ойлгоч энэ бас юм дараагийн сорилт. Тэгэхээр энэ ханган нийлүүлэлтийн бодлогоор одоо бид нар чинь шууд 65,000 орчим ажлын байр гэж байгаа боловч дамаар ингээд бараг 400,000 гаруй болчихж байгаа юм билээ. Тэгэхээр энэ дам ажлын байр түүний одоо татвар хураамж компанийн те тэгээд ажилчдын юу гэдэг юм гэхээр энэ өгж байгаа өгөөж нь ер нь хэр байдаг юм бэ? Та нэг эдийн засгийн хувьд ер нь сонирхож харж юу? Зүгээр яг бидний дараагийн асхан бол яг наадах ч одоо чиглэлээ. Уулуурхан томоохон 10 компани байгаа. Тэгээд тэр 10 компани яг нийгмийн эдийн засгт үзүүлж байгаа нөлөөдийг тусад нь аваад судлах гэж явагдаж байна. Одоо бидний хийж байгаа хийсэн судалгааны үр дүнд бол гадаадын хөрөнгө оруулалт уулуурхан компани одоо нөгөө саяны сайд хэлтэй муу нэртэй. Яг бодит байдал дээр тэр муу нэртэй нөхцөл нийгмийн эдийн засаг хамгийн эерэг нөлөө үзүүлээд байна. Та сая согччээд нөгөө энергийн наадам бол гэдэг хөрөнгө тосгон болгоцсон. Тэр томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийсэн. За дараагийнх нь бол нөгөө бидний оюутлага гадаадын. За чинь оюутлага хөрөнгө оруулалтын нөлөөлөл нь одоо худалдаа авалтаар бол бидний харснаар оюутлагаас 2000 орчим компани худалдаа авалт хийдэг. Жилд хэд их найдчихвээ маш том тоо. Тэр компаниудын нийт ажилчид нь оюутлагын ажилтнаас хамаагүй өндөр тоотой. Оюутлагын нийт Монгол улсад нэг 15 орчим тэр өмд доллар хөрөнгө оруулалт хийж байгаа гэж бас ярьж байгаа. Тэгээд хилийн худалдаа авалт нь бол гих найдаар хэмжигддэг. Тэгээ оюутлагын хөрөнгө оруулалтын одоо оюутлагыг ярихаас өөр аргагүй гадаад хөрөнгө оруулалт гэхээр шууд хөрөнгө оруулалт нийт чинь 2022 онд нийт 3.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт байгаа гэж 66 орчим хүн оюутлага. Нөгөө Нидерландын хөрөнгө оруулалт гэдэг юм. Тэгэхээр хэрвээ энэ одоо оюутлага хөрөнгө оруулалт буурчихна. Гүний усаа эхэлчихэн одоо нөгөө үйлдвэрлэгч бодоод олборлогч болоод эхэлсэн гот энэ 3.4 тэрбум чинь 66% алга болохоор одоо сайдууд энэ юугаар бодлоо дараагийн оюутлага хаана байна гэдэг асуудал. Тэгээд байгаа чи тэр бол асуудал болж шүү. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт нэг тодорхойгоор нэмэгдэхэд эдийн засгт өсөлтийн нэг 72% гэж шийдэж байгаа. Гэтэл үүнийх нь 20 гаруй зөвхөн оюутлага нөлөөлөл. Тэгэхээр нөгөө нэг 70 одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70% чинь тодорхой нэг хувиар нэмэгдэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.72-ийн нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тий. Тэр 70%-ийнх нь 20 гаруй нь оюутлага нөлөөлөл. Тэгэхээр оюутлага цааштай нөлөөлөл нэмэгдэнэ. Яг үйлдвэрлэгчийн хувьд хөрөнгө оруулалтын талдаа буураа явж. Тий. Тэгэхээр нөгөө 70%-аас хэдэн хувь болж буурах вэ? Одоо нөгөө гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70% нуулуурхаа гээд оюутлагын саяны хөрөнгө оруулалт байхгүй болчих бид нар хэдрэг болох уу? 2023 онд 7% өсөлт үзүүлсэн. Энэ 2.4% нь орчим тодорхой салбарын нөлөөлөл байгаа юм. Тэгэхээр эндээс нэг гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөллийнх нь хувь нь алга болно гэвэл шууд оюутлага хөрөнгө оруулалт ингээд алга боллоо гэж бодоход дотоодын нийт бүтээгдэхүүнд нэг орчим хувийн нөлөөлөл баг гарсаар юмд тооцоо харагдаж байгаа юм. Тэгэхээр бидний дараагийн харах зүйл бол одоо саяны хэлсэн энэхүү нөлөөллийг нь яаж иргэн дээр хүргэх вэ гэдэг асуудал дээр сая үнэхээр санал нэг байна. Тэр 6-2-ыг үнэхээр биелүүлэх асуудлууд амнаач л байхгүй. Тэрээс ч ногдлоо шиг бас биш. Иргэдийн нөгөө нийт ард түмний өмч гэж яриад байгаа шүү дээ бид нар чинь тэгээ тунхагласан. 19 онд өөрчлөлтийгээ тунхагласан. Тэрнийг үнэхээр амнаатаар нь дамжуулаад шийдэж. Тэгээ хоёрдугаар баялагын сангийн хуулийн дээр бидний хэрэгтэй зүйл нь одоогор бол баялагын сангийн хуулийн тэр хуульчдын бодлого нь бас тодорхой бо. 3 яам дахин зарцуулаад шинэ эдийн засгийн хөгжлийн яам хөгжлийн сангийн барьж байгаа л ямар нэгэн төсөл санаачлаад тийшээ оруулах хэрэгтэй байдаг. Энэ нэргээд яаж үндэсний эдийн засгийг дэмжих вэ гэдэг асуудал нь гээд байхгүй. Тэгэхээр манайд одоо нэг төрийг хийж байгаа тогтолцоон дээр нэг юм алдаа байгаад. Саяны төв том алдааг сайд үнэхээр зөв олж харсан байна. Ногдлашгаараа орлого олно гэнгүүтээ
үндэсний хөрөнгө оруулагч гадаад хөрөнгө оруулагчдаар түмний дайсан болгож зарлаад амаг өмнөний буруутан болонгуудаа энийг төр тавихгүй болохгүй гэж явж байгаа. Энэ бодлогыг бол үзүүлэхээр төслийн зогсоох хэрэгтэй. Үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчтайгаа бараг дайтаад таны хэлсэн хууль эргэж үйлчлээд байгаа юм улс руу хэн авч ирэх юм бэ? Одоо байгаа нь айцтай байгаа. Үндэснийх нь айцтай байгаа юм үед бол хэн авч ирэх вэ гэдэг нэг асуудал. Дараагийнх нь манай дээр байгаа энэ сангууд эргээд буцаад түрүүний нөгөө хуулийн буруу шугамыг дэмжиж магадaltaй. Тэтгэврийн санг одоо тэтгэврийн хууль дээр ч тийм явж байгаа. Баялагын сангууд эргээд төсвийг тэтгэх. Төрийг данхаалгах энэ санхүүжилтийн загварлуу бид хит их ороод. Энэ нь эргээд нөгөө хөгжлийн сан босод төр хондлын сангууд нь эргээд ирээдүйн сан эргээд нөгөө сайдвал ингээд төвччээд ингээд шүү. Энэ эргээд төргийн зах руугаа ордог, үндэсний эдийн засаг руугаа дэмждэг, компаниаш дэмждэг, иргэнэш дэмждэг, ингэж саваа томруулдаг тогтолцоороо бид бол олох хэрэгтэй. Ингэж гаднаадын хөрөнгө оруулагч улахан гадаадын хөрөнгө оруулагчдыг хийж байгаа ажил нь бодтой эдийн засагт нөлөөдөл нь иргэн дээр шууд очих юм боломжийг бид өрдөгчтэй хийж хараад. Зөв. Тэгэхгүйгээр нэг гоё төсөл санаачлал төсөвдөд зардлын тавиал тэгээ сангуудсаа хөгжлийн төслүүд гэл за бах үйл бүтээх төслүүд санаачлаад гаргаад ирэх тийм орон зай бас бий болчих магадгүй. Сая чинь 5 төслийг сая жишээ болгож байна. Яхаараа энэ 15 бэлмэтлийн зан аваач яач юм барьч тий. Тэгэхээр чи тэнд бол тийм зүйл хийх тийм тогтолцоо засаглал гажууд хүчил байдал бол бид нар засаглалын хувьд бол анхаарах шаардлага байгаад байна. Авилга ихтэй байна, холгой ихтэй байна. Энэ бүгдийг зас залруулаад нэгдүгээрс энэ бүхийг зас залруулаад дараа нь худалдаа зөв хийчих юм бол уулархайн салбар ажиллаа хийж байгаа гэдэг бол таны үнэ тэндүр тас төлөхтэй татвар төлөөл явж байгаа. Амнатаа өгөөл явж байгаа, ашигын татвар ашигтай төлөөл явж байгаа. Ажлын сайжлах нүрдэн ард түмэнд харагдахгүй байгаа л хамгийн том асуудал. Би одоо хамгийн марцсан жишээ хэлье. Тэгээд намайг хажуул дээр соёлын сайд гэдэг. Тэгээ энэ бол одоо Монголын хамаг эдийн засгийн суурийг босгож байгаа салбар шүү дээ. Энэний одоо толгойлж байгаа юм. Танаа яамны төсөв мөсөв мундаг да. Гэтэл ч Монгол улсад байгаа 16 яамны 16 дахь хамгийн бага төсөвтэй. Тийм байлаа. 40 хэдэн тэрбум багхгүй. Хэлцүүлгээр тэгээд бидний мөрөөдөд байгаа нэг хайгуул хэлцүүлэн нэмэгдүүлэх тэр боломж чинь ер нь хязгаар хязгаарлаг. Үйл ажиллагааны зардлаа дээр. Тэгээд ерөөсөө ажилчдын маань одоо манай салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цайлал. Тэгээд одоо үйл ажиллагааны зардал واخгүй. Өөр юу ч واخгүй. Тэгээд энэ салбарын бодлого байх гэдэг. Гэтэл манай яамны дээдлийн яам нь чинь манайхаас 2 дахин их төсөвтэй واخ. Бид гомдолж байгаа юм биш. Зүгээр энэ хуурилт нь өөрөө зөв байна уу гэдэг л асуулт واخгүй. Гэтэл би одоо шинэ юу хэмээр байгаа гэхээр энэ нийгэмтэй ойлголцох асуудал дээр нь одоо аймаг болгон дээр энэ сургалтын төвүүд байгуулад Ардбивтэй уулзлага төвүүд байгуулаад судалгаа шинжилгээний байгууллагатай ажиллаа, захиалгах судалгаа хийлгээд мөн уулуурхайн төслүүд дээр захиалгах судалгаа төр өөрөө хийлгээд эндээс авсан аргачлалуудаа авангуудаа тэрэн дээр таарсан бодлогуудаа гаргаад тэр гаргасан таарсан бодлогуудынхаа хүрээнд энэ Монголын уулуурхайн бодлого гэдэг том баримт бичгийг хөгжүүлж гаргаж ирээд эндээс айл газар нь бид нар ухах гээд байгаа, айл газар нь үйлдвэр барих гээд байгаа, айл газар нь аяд жуулчлал хөгжүүлэх гээд байгаа, айл газар нь яг байгаагаар нь хадгалаад байгалийн гоо үсгэлэнгээ харлах гээд байгаа, айл газар нь хотчлох гээд байгаа, айл газар нь усыг ашиглах гээд байгаа, алийг ашиглахгүй. Энэ ийм байгалийн баялагын бодлого гэж юм. Ийм байгалийн баялагтай орнууд бүгд байдаг байхгүй. Зогсоодлого байна. Зогсоодлого байдаг угаасаа энэ хийх ёстой юм. Хамгийн том жишээ бол Канада улсын Манитоба мөн эсвэл одоо зүүн Тимор тэгээд орнууд бол хамгийн мундаг бодлоготой орнууд байна. Тэ Австралич байж байгаа. Тэгээ энэ бодлогынхаа хүрээнд хууль эрх зүйн өөрчлөлтүүд ордог, жижиг өөрчлөлтүүд ордог болохоос яг том хэмжээний цогцсон өөрчлөлт орж болдог. Тийм. Ман энэ чинь одоо маяг малгай полишитэй болмоор байгаа байхгүй би. Фрейм одоо хүрээ хязгаартай болмоор байгаа. За манай одоо бодлого савлж болно. Гэхдээ энэ дотроо савлна. Эв чинь өөрөө нөгөө нэг бодлогын тогтвортой байх, төр засаг солигдох, сонгуулийн дараа эсвэл сайд солигдоход хөдөлж болдоггүй яг ингээд ажиадаг юм чи энэ байх хэвээр. Би энэндээ зарцуулах мөнгөгүй сууж шээ. Наад чинь гол асуудал. Одоо бидний харахад манай хөгжлийн бодлогууд дээр тэгээд Сингапурын үйл ажиллагааны хөтөлбөрүүд дээр уулуурхай талаар үе даах гой юм бичсэн байна. Гэсэн мөртлөө дандаа өөрчлөлт. Тэгэхээр бодлогогүйгээр шийдвэрээ гаргаад тахаар савзгаа үүс. Савзгаа үүсээд хар чинь тэгээд одоо улс таяараа ингээл нэг юм
Би саяны Ба. багшийн юун дээр яг асууя гэж бодож ирсэн сайдаас одоо ингээд бид нар ямар ч байсан төрөнг оруулалт буурчлаа тий ингээ 22 дөр унж ирэх гэдэг шүү дээ. Тэгэд энэ маань одоо орлого гэдэг маань зөвхөн нөгөө экспорт, олборлолт экспортоос л бид нар олж ирэх нь гадаадын шууд төрөнг оруулалт 20% 20-оос 30% буурна гэдэг маань маш том одоо эдийн засгийн хувьд бол цочроо өгөх баг. Тийм. Тэгэхээр бид нар энэ 20-оос 30%-ыг одоо бас нөхөхтэр хөрөнгө оруулалт татах гэдэг маань маш яаралтай болсон гэдэг нь харагдаж тулцсан тий. Хоёрдугаар бас энэ экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэх нүүрсний үн сайн унлаа гэд алтгуур аяныг гаргаж ирсэн. Тэгэхээр би бүр энийг сайдаас одоо би ч өөрөө байгаль орчны хиймч хүн уулуурхаан салбартаа л ингээл шууд ажилласан болохоос шиг байгаль орчны хүн талаас ингээ харахаар манай улс чинь байгаль хамгааллын одоо мэргэжилтүүд бэлтгэсэн. За энэ дээр нэлээд анхаарч байгаа тий. Иргэд ч гэсэн одоо байгаль орчны асуудлаар л одоо гомдол гаргаж манай салбарын үйл ажиллагаа зогсоодог штэ. Гэтэл нийт газар нутгийн одоо 70 орчим хувь нь тусгай хамгаалтанд авцсан орон нутгийн болон улсын хэмжээнігээд. За тэгээд ингээ хараад тахаар бид нэрөөсө тусгай хамгаалтанд аваад байгалыг хамгаалчихна гэж бодоод тах шүү. Гэтэл нөгөө газрын дороотл цөлжилт маань бүр нэмэгдээл идэг. Тэгээ энэ бүр байгаль орчны яамны өөрийн хийсэн судалгаан дээр нийт одоо цөлдсөн газар нутгийн 70% болцсон. За манай салбарын ашиглаж байгаа газар нь лицензээр олгогдсон талбай 4%. За 4%-аас бид нар бүр нөгөө 3 жилийн өмнө яг эдэлбэр газраар гаргаж утсан. Яг үйл ажиллагаа явуулж байгаа. 0.25. Тэгэхээр яг энэ байгаль хамгаалах чиглэлээр маш олон конвенцэд бид нар чинь нэгтцсэн олон улсын. Эргээгээд сая алтгуурын хөтөлбөр дээр харж байхад ийм конвенцийн ийм үүргийг зөрчихгөөд бид нар ингээд дэмжиж болохгүй байна гэдэг ийм үг гарч илээ. Тэгэхээр ер нь энэ конвенцэд нэгтгэхдээ энэ улсынхаа одоо бовин болон урт хугацааны бодлоготой уялдаж нэгддэг юм уу? Манай улсад өнөөдөр эдийн засаг хүндрээд байна, төсөв тасалдлаа, за нүүрсний үн унлаа гэж маш олон проблем байдаг. Хоолоо олж идж байгаа салбар маань өнөөдөр энэ байгаад байдаг. Энэ салбартаа бид нар тэлээд улам илүү мөнгө олж ирээсэ гэхийн оронд төсвийн ч дэмжлэг байхгүй, орон нутгийн иргэдийн ч дэмжлэг байхгүй, төрөөс ч дэмжлэг байхгүй. Өөрсдөө л ингээл нэг яваал байдаг тий. Гэтэл дахиад ингээд жоохон орлогоо ядаж нөхөх юм яриад шүү бид нар. Гэтэл ингээд яг тийм байдлаар дэмжихгүйгээд одоо тусгаалсан хэсэгчсэн ориг тавьж ирсэн тий. Тэгэхээр яг энэ конвенцэд одоо би таныг их хурлын гишүүний байснаас асууж байгаа. Конвенцэд нэгдэхдээ одоо засгийн газраас их хурл руу оруулж байгаа. Тэ би бол тарцсан тэгж хараад байна. Тэнгүүд их хурл маань ингээд дэмжихтэй төрийнхөө нөгөө улсынхаа одоо бодлогыг харж ийн үү, энтэй бас эрхэн зөрчилдгийг харж ийн үү. Тэгээд олон улсын конвенцэд нэгдээд ямар одоо яг үр ашиг авчих юм манаас. Эргээгээд энэ маань эдийн засгтаа ямар одоо сохирлыг авчиж чинь гэдэг ер нь тооцоолж гин үү? Тэг яг ингэж зүгээр би бас нэр энэ подкаст үзэж байгаа хүмүүстийн мэдээлэл өгчээ зүгээр. Монголын бүх газар нутгийн лицензээр өгвөл ингээл яриад идэх юм. Монгол улсын нийт газар нутгийн 78% нь тусгай хамгаалттай хуулиар болон бусад одоо нөөц эдэлтүү юмар хамгаалагдаад уулуурхаа үйл ажиллагаа явуул 20%. Боломжгүй ямар ч боломжгүй. 78 бараг 80% байна. 78 бараг 9 гэдэг үг шүү. Бага. За цаана үлдчихэж байгаа нэг 20 гаруй хүн 21 тий одоо үнэтэй хөвөд байна. За энэ хувьс чинь ингээд харахад 4% л одоо ингээд лицензээ. Тэмээ. Үйл ажиллагаа байхгүй. Үйл ажиллагаа байхгүй. Ихэнх нь үйл ажиллагаа байхгүй. Яг үйл ажиллагаа явуулж байгаа нь бүр 1% хүрхгүй. 1%. Бүр мардсан одоо хөгжилтөөр хэлэхэд бол хөдөө тал дээр явж байгаа шорон замын машин яваад нэг шорон зам татварлчдээ шүү дээ. Тэрний нийлбэр талбай нь уулуурхаа ашиглаж байгаа талбайгаас хэдийнхэн том байхгүй. Энд чинь өөрөө газрыг эвдээд инээ тэрэг гүйж ингээд хичээр газар дээр ажиллаж байгаа шүү дээ. За зүгээр нэг 2 дугаар байгаль орчны хуультай холбоотой асуудал дээр одоо манай улс өөрийнхөө түүх соёлыг энэ уулуурхаач аягүй олон салбартаа тулбар ялангуяа байгаль орчинтой нэлээд очив соёлын салбартай их болно гэж боддог. Антропологийн салбар ингээд явж байдаг тий. Технологи агуулгын ажил ингээд олборлолтын ажлууд ингээд явж байдаг. Тэгээд хамгаалах ёстой газар бол хамгаалах ёстой. Хамгаалах ёстой. Энэ бол олон улсын гэрээ конвенц бид харж байгаа. Манай улс бол Төв Азийн өндөрлөгт оршиж байдаг. За дэлхийн дулаарлын нөлөөлөл хамгийн өндөр хугацаанд одоо хурдтайгаар нөлөөлж байгаа орнуудын нэг нь. За дэлхийн одоо дундаж одоо дулаарлаас 2 дахин хурдтайгаар манад одоо цэлжилт явагдаж байгаа юм араа. За энэнд бол бид нар маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж усчуулах, ойжуулах, одоо байгаа ойгоо хамгаалах, залуужуулах, сэргээх ажлууд хийгдэх ёстой. Энүүнд маань мөнгө хэрэгтэй байгаа шүү. Мөнгө нь уулуурхаагаас гаднаа.
Тэгээд тэнд бас хамгаалтын захиргаа гарах ёстой, хамгаалтанд бас хүмүүс ажиллах ёстой, тэр хүмүүсэнд байх ёстой. Тэгэхээр маш товчхондоо бол одоо юу гэдэг энэ Баал уршээ бодлогууд бол их хурлаар орж ир судлах гэж мөрөж яригддаг. Энэний бол бишгийн одоо бодох юм одоо алга. Зүгээр одоо байгаа газар талбайнууд дээрээ одоо уулуурхан үйл ажиллагааг идэвхтэй бид нар явуулж иж улс орны маань ажлын амьдрал нэг хортоо унттай үйл даасчихгүй зундаа шатаад өгчихгүй өвчин зовлон дээр өччихгүй амьдрах юм аа. Дэлхийд даяар одоо явсан цав тахал хүн төрөлхтний амьдралд одоо анх үзсэн хамгийн айхтар захлуудын нэг юм гэж одоо ковид гэж боллоо. Энэ ковидын үед бид нэр одоо өөрийн гэсэн том хэмжээний уур хатаа байх олборлох салбар ямар чухлыг бүгдээрээ харсан. Зөвхөн уулын баяжуулах эрдэнэ үйлдвэр гэхэд нэг их 80 төгрөгийн санхүүжилтийг Монголын бүх ортонд өгч чадчихсан. Тэгээд цагтаан дулаан хог гэдэг бүгднгийн ингээд үйлдвэр аж ахуйн газар тэгээд энэ үед бас Монголын ард хүмүүс энэ олборлох салбарыг ойлгосон баг гэж боддог. Зөвхөн одоо энэ байгаль орчимтой холбоотой асуудлыг бид тэр бодох ёстой. Дайт шифтэд эсвэл хаагаад ямар ч үйл ажиллагаа явуулахгүй хааснараа байгаль хамгаалагддаг гэдэг бол өрөөсгөө ойлголт тэнд менежментийг өстой тэнд дахиад хөрөнгө оруулалт хийх ёстой. Хөрөнгө оруулалт хийж тэр сайхан хамгаалалт хөдөө аж ахуйн салбар бас хөрөнгө оруулах ёстой. Аж үйлчлийн салбар бас хөрөнгө оруулах ёстой. Монгол толгой хөгжүүлэх гээд байгаа боловсролын салбар бас хөрөнгө оруулалт оруулах ёстой. 3 ээлжээр хичээж байгаа сургуулиасаа бид нар салаагүй байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо суглаагаар байсныг арай гэж боловч түрээсээ цэцэрлэгүүдийг явуулж байна. Бод сургалтын чанараа сайжруулах хэрэгтэй. Тэтгэврээ нэммээр байна. Цалингаа нэммээр байна. Багш нарын чадрыг сайжруулмаар байна. Боловсон хүчин бэлтмээр байна. Боловсон хүчнээ бэлтмээр байна. Энд юу хэрэгтэй вэ? Мөнгө хэрэгтэй. Хэн мөнгийг ханаас олох вэ? Уулуурхаагаас өөр авцгүй байна. Тэгэхээр энэ энгийн логикийг бид нар нийгэмдээ зөв ойлгуулах тал дээр хэдүүлээ ярих ёстой. Ингэхийн тулд Баялагын сангийн тухай хууль, одоо машин улсны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль гээд татврын тухай хууль гээд энэ хуулиуд дээр цогц өөрчлөлт бизнесийг дэмжих юм бодлогыг одоо манай засгийн газраас гаргаж тавьж байгаа. Энэний үр дүнд Монголын ард түмний халаас нь бодит мөнгө ордог ийм өөрчлөлтийг хийх юм төлөө бас ажиллаж байгаа. Энэ дээр бол ойлголт нэгтэй бид нэрс нэлээсээ ярилцсан явж байгаа. Мэдээж би түрүү хэлсэн. Хүлээлт битүүн өндөр байгаараа их амар үдгий шүү. Тэ? Бидний сайн үр дүн гаргах хичээнэ. Тэгээ одоо өнөөдөр бас цагаа гаргаж бидэртэй надад зөвхөн ярилцсан та бүхэнд маш баярлалаа. За ажил ихтэй. Тэгээ одоо та хоёртой бас нэлээд удаа сайхан ярилцчихлаа. Тэгээ нэг юм салбарын асуудал учраас юм чи ингээ барыг өдөр шинэгүй ярихад бэлэн байна. Тий. Би бол өөрөө энэ салбараар 12 оноос хойш үндсэндээ 13 жилийн турш өөрийгөө бэлдэж агин салбарыг судалж бизнесийн хийж судлаа шинжилгээний байгууллагын ажиллаж суралцаж ингээд явсан учраас надад бас тодорхой хэмжээнд харж байгаа юм байна. Бас харж чадахгүй ч байгаа юм шиг. Тэгээ энэ бол бүх нийгмийн оролцогч талуудтай нээлттэй ажиллаад яг голлох одоо цөөн дооны бодлогоо бариад ажил болгоод ингээд одоо өөрийнхөө цаг үеийг өнгөрөөндөө гэсэн юм л одоо зорилготой байгаа. Тэгээ амжилт хүсье. Тэг. За их баярлалаа. Би тэд цаг бол хитэрсэн мэдээж асуух асуулт бол маш их байлаа. Тэгээд яг хөө шинэ засгийн газрын хувьд бол ерөнхий сайдын мэдээлэлээс бол бид нар хүн бол баялаг гэдэг хүндээ чиглэсэн маш их арга хэмжээ авна гэжсэн. Тэгэхээр энийг бас манай салбарын одоо тэг компаниудын төлөөлөл маань ирээдүйн инженер гэж хөтөлбөр санаачлаад бид нар нөө шаардлагатай боловсон хүчнээ бэлт ёстой гэдээ бас явж байгаа. Энэ дээр сайд маань ингээд дэмжиж яг энэ засгийн газрын бодлоготой бас ууж яваасаа. Тэгээ шинэ одоо технологи тэг хүний нөөцөө бид нар бэлтгэх нь бол маш чухал байгаа гэдэг бас хэлье. За тэгээд мэдээж Mindweek үеэр бид нар бас тодорхой мэдээллүүдийг бол сайд өөрөө ихтгэлээрээ болон одоо уулзалтуудаараа салбарынхандаа өгөх баг. Тэгээд цаг зав гаргаж хүрэлцэж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Ямар ч гэсэн бидний өнөөдрийн ярилцсан сэдэв бол бодлогын хүрээнд ямар өөрчлөлт хийх гэж байгаа. Мөн одоо нийгмийн зөвшөлтслийн хүрээнд одоо бид нар яхаар гоод олон улсын ESG стандартыг авцсан. Энд бол мэдээж оролцогч талуудын хим хэмжээг бол маш сайн тусгаж өгсөн байдаг. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх тал дээр энэ гурван тал олон тал те нийгмийн зөвшөлтслүүд маань хамтарч ажиллаж нэлээд тодорхой үр дүнтэй одоо хамтралууд ингээд их одоо онуудад бий болох байх. Энэ маань одоо нөө хариуцлагатай холбоорлолт руу одоо дэмжиж чиглэж байгаа болохоор бас тал талаасаа бид нар ингээд ажиллах хэрэгтэй шаардлага байгаа гэдэг бол 100% зөвшөөрж байна. Тэгээд та бүхэн өнөөдөр цаг зав гаргаж хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. За.